Сюрреализм гэдэг чинь уг нь бараг 100 жилийн өмнө Францд үүссэн урлаг л да. 100 гаруй жилийн өмнө Европт бол Британи, Шведэнд айдэрт үе өнгөрөөсөн. Гэтэл манай Монголд дөнгөж орох төдийл байгаа байх. Би бас Монголын төрөлхтөлийн хөгжлийг бас яг нарийн бас мэдэхгүй байна. Гэхдээ ерөнхий чиг хандлагыг харж байхад бол нөгөө реалист зураг даван болоод байна. Реалист Монгол үндэсний зураг давмгаалаад угаасаа маркет нь арт маркет нь өөрөө зураачаас тийм шаардаад байгаа л да. Амьдрал гэдэг чинь бас тийм амаргүй шүү дээ. Тэр тийм сюрреализмгаа хүн олохгүй юм зорж яах нь зөв юм уу? Тэр сайхан хөрөг зураг зураад эдэн төгрөг олох нь зөв юм уу гэдэг зураачийн сонголт ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид мэдэн шүү дээ Монголд амьдрал төдийлөн тийм амар төвшин биш тийм ээ. Тэр Монгол зураг зурчвал хүн удалдаад авчин захиалга ороод ирнэ гэдэг. Тэрэндээ баригдаад манай зураачид тэн дээрээ тогтчоод ахшигл байна. Зөв миний л бодол. Ер нь бол бидний чинь социалист реализм дээр очиод таг барьчихсан. Нийгмийн сэтгэлгээний нэрч ерөнхийдөө массын сэтгэлгээ бол төрөлхтөлийн тухай тэнд очиод зогссон гэж би ойлгоод байгаа. Одоо ерөнхийдөө хүмүүстэй Монгол хүмүүстэйгээ ярьж яхад нэг сайхан байгаад нэг сайхан өөрөгч гэдэг юм уу, нэг сайхан Чингис хаан Баатарч гэдэг юм уу. Тийм зургийг бол их таашааж хүлээж аваад бисаад их гоё Монгол зураг. Тэгэхээр яг тийм байж болно. Ер нь бол шүү дээ реалист урлаг бол гайхамшигтай да. Тэр бол ярих юм байхгүй. Швед, Британи, Америк ялгаа байхгүй хаашаагүй нийт маршин бүр давтаа тал дийлэх болох нь реалист урлагийг энэ Британич шин тийм ерөөдөө маш бол. Гэхдээ нийгмийн тодорхой хэсэг тухайн хэдний давхар бол арай өөр. Яагаад гэвэл тэр нэг одоо орон зургийн социалист реализм дээр ч зогсчихтой зэрэг нэг сэтгэлгээ гэдэг юм чинь зогсчихдог. Цаашаа задардаггүй. Энэ яагаад олон измүүд гараад байна? Одоогоо 100 жилийн өмнө Европч чинь реализм, академизм сүнтгийгээ зураачсан лозун бараж ихсэ явж ирсэн шүү. Энэ яасан гэхдээ зэрэг нөгөө нөхдүүд чинь хэрэг энэ дээр ингээд гацчих юм бол цаашаа нийгмийн сэтгэл задрахгүй. Юм зөвхөн бөөрийнхээ бангаар хараа сурчсан бөөрийнхөө гэж ярьдаг. Бөөрийнхээ байх штайгаад ойлгоцсон. Гэтэл цаана дөрвөлж ингэж гурвуулж өчтөрчнөө дөрвшүүд байна шүү дээ. Тэрийг олж харахын тулд зураачид над системийн шин устгахгүй ер нь болохгүй нэ гэд. Ингээд Европын модернизм гэдэг чинь 19-р зуунаас 20-р зуунаас эхэллээ шүү дээ. Ингээ янз бүрийн урлагийн чиглэлүүд үүсээд эхэлж ирсэн. 1914-15 онд Швейцарт хэсэг орон бүтээлч цуглаад яг энэ асуудлыг яриад ерөөсөө заавал зурж албатай юм. Хөөж өөрийгөө илэрхийлж болно шүү дээ. Тухайлбал гэд дурын сони эвлүүдээс авч зургнууд текстүүдийг эвлүүлээд шинэ уршил үүсгэе. Дадаизм гэдэг. Тэр тухайн цагта шинэ үгжигдэх байхгүй. Тэрнээс эхлээд нийгмийн сэтгэлгээ илүү хүчтэй задраад үүнийг дагаад энэ сюрреализм гэдэг чинь энэ дадаизмын хүнээр бол хүүхэд нөхгүй юу? Тийм байна. Дадаизм бол аавна. Тийм байна. Сюрреалист урлаг нь илүү боловсронгуй, илүү хүчтэй. Нөгөө хүүхэд нь аваасаа илүү мундаг гэж болно шүү дээ. Тэр шиг л сюрреалист урлаг давмгаалдаг. Илүү урлагийн төвхөнд хүчтэй байдаг. Гэхдээ цаана
дадаизм гэдэг үсэлтэй гэж би ойлгоод байгаа. Ингээд бас нөгөө Польшийн асуудлыг ярина л да. Оюутан болоо Польш яваад очин чинь нөгөө урлаг нь татгаа. Түрүүн би ярьсан да 1957 оны Польшийн өмнө гээд тэрэн дээр нөгөө чөлөөт мэдээллийн системийг байж болох хэмжээгээр авч үлдсэний нэг нь Польшийн дүрслэх урлагт ийзмүүдийг чөлөөтэй хүлээн зөвшөөрсөн. Хаалт байхгүй, цензур байхгүй. Манайд бол таг хаалттай. Оросд бол таг хаалттай. Зүүн Европынхан бол одоо Польшийн дураач чивэд Польшийн ойрхон тэгээд Польшийн иммигрантууд үйлчлэл гарна шивэд зөндөө шүү дээ. Шивэд нэг том Польшийн коммунит байдаг. Британч бай. Тэр үеийн Польш орн чинь нэштэй 30 гаруй сая хүнтэй байсан санагдаж байна. 35 гэдэг үлээ. 6 сая Польш хүн гадаад амьдарч байсан. Америк нэгдсэн улсад 6 сая тийм ээ 6 Америк 6 сая гэдэг баха. 5-6 сая. Британь 500 мянга гэдэг байсан. Франц 500 мянга, Германд 600-700 мянга. Шведэд 100 мянга ч үл ингээд Польш тэмэгтэй иммиграшн наци байхгүй юу? Одоо юу гэдэг цагаачлагч үндэстэй одоо тийм байна. цагаачлагч. Тэгэхээр тарчсан. Америкийн үндэсний эрхчлөөний тусгаар тогтнолын дайнд Польшууд их мундаг гавьяатаа оролцсон байдгийг шүү дээ. 2 Тадеуш Костюшкой гээд Польшийн үндэсний баатар, Америкийн үндэсний баатар нэг мундаг хүн бай. Тэгэхээр тухайн үед яасан гэхээр энэ олон сая гадаад барууны ертөнцид чөлөөт ертөнцид амьдарч байгаа Польш хүмүүс яг өнөөдөр манай Монгол шиг тухайн үеийн социалист Польш оронд амьдарч байсан нөгөө 30 хэдэн сая хүндээ мэдээлэлээр хангаж байна. Мэдээллийн хөрөнгө оруулалт хийсэн биз дээ. Одоо Монголд бол гадаад ямар нэгэн байдлаар холбоо Монгол гэрүүд их цөөхөн баг та. За бараг л байхгүй бах. Бараг байхгүй. Тэгэхээр монголчууд бол мэдээллийн орчин аяга мундаг байгаа шүү дээ. Үнэхээр 90 оноос хойш Монгол улс тэр хөгжлийг ярих юм бол ярих юмгүй. Ерөөсөө Дундад Азийн хуучин пост СССР-ийн республикээс идэвчтэй манайх. Мэдээллийн хувьд шүү. Хөгжлийн эдийн засаг бол бас нэг өөр асуудал. Юу гэхдээ тэр Монгол хүн чөлөөтэй гадаад төрчих явж байна. Чаддаг юм бол мөнгө боломж байдаг юм бол нөхцөл байдаг юм бол Монгол хүн гадаад чөлөөтэй төрчих явах эрхтэй бол энэ маш чухал юм. Энэ чинь нөгөө 91 оны үндсэн хуулиар гол үзэл санаал тэр шүү дээ. Ингэж Монгол улс жинхэнэ утгаараа 61 оны нүүб дэлсний жинхэнэ утгаараа дэлхийн хамтын нэгдлийн жинхэнэ гишүүн болж байна. Одоо Монгол улсын чинь нэгдсэн үндэсний байгууллагын бүх гишүүд бараг 200 улс бид юм билээ шүү дээ. 196 долоо гэж байна. Бүгд төлөөн зөвшөөрсөн. Энэ Монгол гэдэг бол үнэхээр хүн төрөлхтний төхөнд гүнгэн олморлсон хүчрэг улс үндэстний үр сад мөн байна. Энэ улс үнэхээр тусгаар тогтсон улс мөн байна. Төлөөн зөвшөөрч бүгд төлөөн зөвшөөрд. Энэ бол одоо монголчууд бидний бахархал юм байгаа. Тэгээд зөвхөн тэрийг манайхан зарим нь мэдж байгагүй юу энэ Орос Украины дайнаас болоод нийгмийн үзэл санаа хуваагдах үүсэж байгаа ерний нарчлал гэдэг чинь хэрэгтэй ч юм уу тэр гэсэн юм явж байгаа энэ Оростойгоо лагаад байвал болоо юм биш үү тэр гэдэг тийм үзэл санаа явж байгаа шүү дээ. Харин тийм ээ үзэл санаа гэснээс Орос гэдэг улстай болоо монголчууд ойр дотно байх хэрэгтэй өөр арга байхгүй. Хятад байхгүй. Энэ хоёр их гүрэнтэй хамаагүй зөрчилж болохгүй. Төрийн бодлого бол манай төрийн бодлого зөв явж байгаа шүү дээ. Төвийг сагсан. Зөв. Төвийг сагсан. Тэгээ ард иргэд нь бол чөлөөтэй. Монгол улс ардчсан улс. Нэг нь зөвгөөл хэлж байгаа нөгөөх нь буруугаар хасгаж болно. Одоо тэр миний нийтлэлээр намайг зөвсөн зүйлээ хараад зөвсөн л үү. Яа харах. За тэгээд тэр ийм
сэтгэлгээний задгаа орчин Польш ноёрх ширсэн учраас нэг урдган чөлөөтэй тэнд очиод өстө нүд нэг гიშгэл болчих. Хүү юу вэ? Тийм олон юм. Ер нь тэгээд хальтад бол мэдчихэж байгаа л да. Тэгээд ийм байдаг ингэж болдоггүй гэж болдоггүй. Нөгөө кино өдөр чинь мундаг том скетнүүд байдаг, урлагийн скетнүүд тэдний яран сонсоод нөгөө рэпнээс фэркат өгсөн мундаг зураач чинь тэнд байж шít. Киноны мундаг мастер манай цогцлогч нэг мөрөгч киноны мундаг хоёр мастер. Тэгээд тэднэр чинь яран дондор өөр ертөнц байдаг гэдэг. Тэр ном шудрын тэнд байж байгаа үзчихээд өөр мэдээлэлтэй очиж яана л да. Тэгээд яг одоо газар дээр нь очиж үзэх нэг өөрөөр сонсоод ах нэг өөр. Тэ нэг нэг сонсохоор нэг үзэх гэдэг чинь. Ингээд нөгөө угаасаа жоох эсэргүүцэн хүн чинь бөөм баяр эцтэй. Оо сайн юм байт. Ингээд нөгөө сургуульчны өөрөө урлагийн төгс цаана штэ. Урдмал жатараад. Тэгээд Монголоо харьцуулаад харахаар өөр ирэхгүй нэг юм гомдчтгэл төрж байгаа байхгүй юу? Яагаад Монгол хүн ийм хязгаарлагдмал орчинд за яг би яг үзчихтэй юм байна. За сарга гадаад болж байгаа оюутнууд нь нэг ябар Европтойгоо ертөнцийн соёл ертөнцийг таньдаг юм байна, мэддэг юм байна. Яагаад Монгол хүн гэж болтгүй? Яхаараа энэ зүгтгэд нэг улс чинь Орос гэдэг чинь бид нар юм дандаа хааж идэв, дээрлэгч идэв. Хойд ерөөсөө нөгөө гадаад сурдаг оюутнуудтай ярьдаг юм дээр. Тэгээд ярихтай зэрэг өөр ирэхгүй нөгөө өөрийгөө харьцуулаад эхэлж байгаа юм л да. Яагаад зөвхөн толгойд сурж исэн Оросуудын хоолоодыг идчихсэн тэр оюутнууд анти-советник болж идэв. Анти-совет зүгтийг сэргүүцэлтэй болж идэв. Уг нь бүр усаа дуусах хэрэгтэй шүү дээ. Тий, дагах хэрэгтэй шүү дээ. Яг дийлэг олонхонд ер нь Оросд шүмжтэй анд шүү. Зүгтийг сэргүүцэлтэй болчдөг. За цаад зүү Европ их мод тэр ойлгомжтой. Ерөөсөө яаж энэ шалах вэ? Урлага одоо би зураач хүн учраас яаж энэ мохоо цензурыг алга болгох вэ? Цензурыг алга болгохын тулд нэг систем устгах хэрэгтэй. Систем устгахад чинь коммунист хэлмийг эсэргүүцэх гэсэн үг шүү дээ. Коммунист хэлмийг эсэргүүцэж байгаа янз бүрийн хэлбэрүүд нөгөө ам дамжуулж ярихаас авахлаад одоо нөгөө үндэсний үйлчлэлээр цохиулгаад эхэлэхгүй. Цаана яриад нөгөө Монгол өчгөө яриад эхэлдэг. Ингээд сюрреалист урлагч нь ойлголоо. Өөрийнхөө хэмжээгээр тийм ээ ойлголоо ийм учиртай юм байна. За энэ олон ийсмүүд байт юм байна. Чи зөвхөн өөрийнхөө чинь байдаг юм байна. Дөрвөлжин гурвалжин драмад 40 дөрс байт юм байна. Тэрийг бүгдийг нь хөлөө зөвшөөрдөг юм байна. Манай Монгол ийм болмоор байна л гэж. Тэгээд Монгол ирээд зурх орчин байхгүй. Хаяа нэг тийм скетч яг уран бүтээл хийж болохгүй шүү дээ. Үдгсэн бүр тавихгүй. Уран бүтээл өөртөө л хийн. Тэгээ скетч одоо юу гэдэг татвар нэг их цагур магур хийж байгаа. Тэргээ хүн болгонд үзүүлж болохгүй. Болохгүй. Нөгөө матач үч мат шүү дээ. Үгүй одоо хүний зурсан зураг бичсэн бүтээлийг авчираад чураад явал устгадаг байсан л гэдэг боттоо. Одоо чиний бичсэн юм барьж яваад устгаад өөр ирэхгүй хүний уур хөрөндөө тийм ээ. Тийм шүү дээ. Ингээд өөрийнхөө санаа одоо ч илэрхийлж чадахгүй тийм арт маркет нь урлагийн дөрслөх урлагийн орчин болсон. Зөвхөн социалист реалист бүтээлийг хүлээж авах. Өөр бүтээл хүлээж авахгүй. Тийм учраас өөрөө ховдоо зурж ясна ганц хоёрхоо татвар зураг мургад өвдсөн байт язаар. Бас нэлээд хэдэн нөгөө нэг зурсангийн модон байшинд амбарт алгуулсан. Ингээд 90 он боллоо. За эрхчлөө задарлаа. Сюрреализм хийгээд эхэлдэм өгөхтэй зэрэг тийм амьдралын боломж байхгүй. Юу
Сэрэлээс одоо 90 он болсон та нар сайн мэдэхгүй л ах л та. Бүгдээрээ нэг систем өөрчлөгдсөн. Амьдралын төлөө тэмцэлж огт өөр юм болж өгсөн. Мөнгөгүй л бол хөдөлгөөн харахгүй болсон. Тэгээд нөгөө 8 мандал явна шүү дээ. Юу урд цагтаа хөөцөлтгөө. Гэхдээ би бол тэндээс буруу бодсон юм байна лээ. Яг надтай адилхан гараанд гарсан хүмүүс зураачид гадаад ертөнцид нөө бүтээлээ хийгээд явчихсан байт. Тийм их мундаг зөв менежмент хийсэн хүмүүс байдаг шүү дээ. Би буруу бодсон байлээ л дээ. Энийхэн тоод ирсэгтэр 8 ээжэдэн дүү болох ухааны бодоо бичсэн. Тэгэхээр манай зарим зураачдаг л гэдгсээ төгсөндөө гаргаад явсан зөв менежментээр явсан байдаг. Ингээд миний хувьд бол би буцаад марканд очсон. Марканд очиж хам яаж бодсон, яаж дарамтндээс энэ төр би номондоо тодорхой бичсэн байгаа болох тэрээ давхард очиж яг тийм юу энэ бүтээл хийхтэй мантай. Хэдэн марканд зурлалаа. Ингээд явсаар хагаад 2003 онд Британд ирж байгаа тийм ээ. Энэ үеэс эхлээд харин зурж эхэлсэн. Жижигхэн баттай орчин одоо над бий болж байгаа байхгүй юу. Тэгээд 2000 бас тэгээд энэ чинь 3 он дэрэнгүүтээ шууд зараад эхлэхгүй ч өөрөө гадаад байж байгаа мэдж байгаа. Эхний хэдэн жил бол орчин бол өөр л үүдэх шүү дээ. Нөгөө хөлөө олох гэж. Тэгээд тэр чинь сайн зурч чадаагүй. Гэхдээ зураад байсан байдیں۔ Ингээд 2008 онд Лондон нүүж ирснээс хойш бас нэг доктортой хийж эхэлж байгаад тэгээд бас жоохон зогссон байдалтай байгаа. Би зөвхөн Монгол энэ өөрийнхөө сюрреалист зураг дээр үзэсгэлэн гаргах юмсан гэж боддгийн. Гэтэл тэр ч одоо нөгөө хүлээж авдаг нийгмийн сэтгэлгээний орчин байна уугүй юу? Одоо бол байгаа хаа. Одоо ч бас залуучууд бол үнэхээр гайхан байгаа шүү. Тэгээд энэ чинь наад нөхдөдөө ярихтай зэрэг бас тийм хоцрогдсон ч бас үдүүлэг шүү. Бас тийм сурчлагаагаа хийгээд амьд чадвал хүнээ дуудаж чадвал бас тийм биш. Ягаад гэвэл бас аргагүй энэ чинь Монголын залуу үе та нарын үеийнхэн чинь огт өөр мэдээлэлтэй. Бас нөгөө олон ийзэн байдаг гэдгийг мэддэг, тийм байх ёстой гэдгийг ойлгоцсон. Та нар бол огт өөр үеийн хүмүүс ахгүй юу? Тэгээ тэр хүмүүсэндээ мэдээлэл хүргэж чадвал гэж байгаа. Тэгэхээр нөгөө сурчлагын асуудал болж шүү дээ. Тэгэл одоо нөгөө мэдээлэл ямар аргаар хүргэх вэ? Тэр зардал мөнгө гэж юм байна. Тэгэл зурсан зургаач яах аваад очих нэг өөр хэрэг. Тэр мэдээлэл түгэх гэдэг нь ахтар мэдэн байл. Би бол таныг 2026 онд юм а 27 онд ирээдүйн нэг 3 жилдээ багтаад сюрреализм, дадаизмээр зурсан зурагнуудаараа эх орондоо үзэсгэлэнгээ гаргах юм бол асар олон хүний тэр сэтгэлгээний орон зайг нөхөж өгнө. Жинхэнэ та түрүү хэлсэн энерги тэр гайхамшигтай энерги урсгалыг бий болгоноод гэж үнэхээр тэгж бодоцсон. Тэгээ та ч гэсэн өөрөө тэр сайхан төлөвлөгөөтэй байгаа юм байна. Тэгээ энийгээ би таныг хэрэгжүүлээсэ гэж одоо үнэхээр арт түмний игэл нэг хүний одоо над шиг хүсэж байгаа хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр тэр орон зайг нөхөж өгөөсэй гэж бодож байна. Энэ сайхан бүтээлийн 62 дугаар хуудсан дахь танд их ойрхон өгүүлбэрийг одоо би уншнаа. Тэгэхээр энэний тухай ярих нь дээ гэд мэднэ. За тэр юу вэ? За лодоп хотоп жиргээ гэд буруу хараалаад биччихсэн юм аа. Энэ тухайгаа эргээд сануул. Тэр чинь ийм шүү дээ. 1981 он 82 онд манай орчуудын эвдийн 40 жил болсон зураачтай холбоо шүү дээ. Тэнд зориулаад маш том хэмжээний үзэсгэлэн гарсан. 10 жил тутам би том хэмжээний үзэсгэлэн гардыг. Тэрэн дээр би наад зурагтуудсан зурсан. Наад чинь зүгээр Польшид бол элдэл болсон зүйлтэй. Барууны ертөнцийн элдэл болсон зүйлтэй. Гэхдээ Монгол шинэ үзэгдэл. Нөгөө хүмүүс чинь зүгээр нөрөөд. Нөр ингээд яаж харин дээр төлөвлөлт үзээд хараад хасчаагүй гэхдээ тэр манай
Төвтөн дарга урдлаг сэтгэлийн доктор хүн шүү дээ. Төвтөн дарга мэдж байгаа байхгүй. Асуулаагүй. Амгалан багш одоо ардын зураач. Хоёр мундаг том хүн байлаа шүү дээ. Тэг гомсор ингээд нэг ардын зураачд манай өчтөйг том дарга нар чинь тэр намын дөрөөн тэднэрт бас юм хэлж чадахгүй. Тэгээд ч бас 80-аад оны ихэнх гэдэг чинь бас арай нэг гайгүй болчихсон. Зөөлөрчихсөн те. Бас нэг юм ороод ирсэн. нөө хэрхээд байдаггүй. Ямар таажсэн манай дөрвөлгийн ертөнцид бол гайгүй болцсон байсан баг. Тэрний илэрэл байхгүй юу? Тэрс наа чинь холбооны яамны системд очих юм бол ойлгохгүй тэр шууд өөр систем байгаа. Демократ систем. Энэ урдгийн ертөнц учраас тэгээд төвтөн дараа амгаа шинтер авч үзсэн юм шиг байгаа юм. Тэгэхээр барахгүй бүр энэ хүнийг одоо жоо өргөж өгөхтэй. Зүгээр ингээд хайчихгүйгээр тэгээд тэр шагналт байранд оруулаад тэгээд дараа нь тэр хоёрс ингээд чэйсэн дотор хораагаал явуулсан байх шүү дээ. Одоо боддоор том байрын ингээд жоохон өөр газар явуулчихсан. Өөрхөө ямар сайхан санаатай хүмүүс байсан. Өчтөр чинь ажилтаа бата амьдрал бол тийм амаргүй шүү дээ. Тэгтэл одоо тэр олон зураачийн амьдрал авахад анхаарлаа хандуулаад явж ирсэн байт манай дараа нар. Тэр энэ военаар тэр мундаг воентнуудын хүчээр нөгөө дарагдчихсан утган байсан гарч ирж байгаа юм байна л дээ. Би тэгээд эднэртэй их баярлж явдаг. Та яг энэ тухайга номонд нэлээд олон удаа дурдсан байсан. Би тэгээ таны нөгөө монголчууд ярьдаг штэ хинээ мороор хаана хүрснээ хизээж битгий мартаарай гэд. Тэгээд маш сайн амьдралыг ойлгодог, хичээл зүтгэж байгаа хүнийг мэдэрдэг гайхамшигтай, ухаантай ахмад хүмүүсийн хайрын дунд өсчтэй гэж би таныг бодсон. Тэгээ энэ тухайгаад ч гэсэн та номынхоо хідэн өгүүлбэр бичээд нэг бүлэг дуусаад бүлэг болгоныхаа дунд дандаа хавчуулж ярьсан ингэж битсэн байлээ. Би тэгээ таныг хүний ачийг их сайхан дотроо нандинаж явдаг юм байна да гэж бас хүндэтгэж байсан шүү. Тийм. Чи одоо би ч одоо нэг сайн дач яваад байгаа юм биш шүү дээ. Тэгээ тэд нар бол анхаарал тавиагүй бол тэгээд байхгүй шүү дээ. Тийм сайхан хүмүүс байсан байна. Тэгээд тэр үеийн ер нь монгол хүн тэр үеийн ахмад үе ерөнхийдөө бол тэдний төрж өсч амьдарч ирсэн өнгөрсөн цаг нь маш хатуу. Харгас нийгэм байсан шүү дээ. Угаасаачтай тулаан одоо элдв бүсэм Монгол улсын дөнгөж 1950 он гарч ижил нэг тийм тайвшрах маягтай болсон юм байлээ шүү дээ. Тэрнээс өмнө одоо тэгэл 1905 оны ардаа ишөө 11 оны хөвшгөл тийм ээ. 21 оны 24 оны явсаар байгаа 32 он 37 оны том үйл явдлууд дэлхийн 2 дугаар дайн ингээд баруун хил дээрх 47 8 9 оны үйл явдлууд ямар ч амсгаагүй 1905-аас 45 за магадгүй хагас 100 жил Монгол улс ерөөсөө тэгээд маш их ороо босгасааг байсан юм байлээ. Яг тийм хүнд хэцүү цаг тэд чинь туулаад өнгөрсөн учраас хойч үе их боддог. Тийм өндөр скетний өндөр ухамсартай үндэсний мундаг том ухамсартай хүмүүс байсан биш үү? Тэгэхээр одоо бидний хойч үе авиаснууд байд хэлэн бол бид нар тэрийг гаргаж ирэх хэрэгтэй гэдэг тийм хүмүүс аягүй мундаг тогтчихсон. Одоо тэгж чадж гэнэ үгүй юу? Би мэдэхгүй байна. Харин дардаг ордог руу яваад байгаа юм биш үү? Зөвхөн би гээд. Тэр үеийн одоо манай ялангуяа одоо манай зураачтай холбооны удирдлага төсөлтөн дээр амгалан багш хүмүүс мундаг хүмүүсээ би нөхөр баярлж явдаг. Тэднийг мартаж болохгүй. Харин тийм бэ те. Тэгээ би таныг энэ бас их сайхан чанар байна шүү гэж бодчихсон. Та энэ хүн номоо бүтээж байхдаа маш их олон одоо хүнд буян гэж хэлэх үү, хишиг өрөөл их дуудсан юм байлээ. Жишээлх юм бол Монгол маркийн эцэг Мандалын Батөтөр очир гэдэг хүнийг та тодорцож гарч ирсэн. Түүний хүн тань дээр түүхэ барьж ирээд Тэнгэр рүү халихаас өмнө хүн
аавынхаа тухай үнэн түүхийг мэдсэн гэж бичсэн ч гэсэн та өөрөө Монгол маркийн эцгийг чулуун гомбо гэдэг хүн тодорхой бас болгож байсан юм шүү гэд өөрөө тэр алдрыг авахаасаа илүүтэй миний өмнө ямар хүмүүс эдгээр зүйлийг хийгээд хинийгээ гаргаж ирж исэн бэ гэдгийг та маш тодорхой ингэж түүхийг их нарийчлаж гаргаж ирсэн байлээ. Тэгэхээр би таныг нарийн судлаач байна гэж бас их харсан. Тэр чинь ийм штэ. Энэ миний ном зөвхөн дурсамжийн төдийгөө түүх ганы ном болж тараад байна штэ. Тийм. Манай номын редакторын зохиолчтой холбооны дарга инх жавхлан зохиолчол хэлж ирсэн. Энд 3 шугам явж байгаа юм байна. Нэгдүгээрт Татын отхон ирдэг хүний амьдрал явж байна. Хоёрдугаарт Монгол марк, дэлхийн маркийн түүх явж байна. Тэг. Гуравдугаарт энэ нийгмийн амьдрал, өнгөрсөн нийгэм ямар нийгэм байсан бэ гэдгийг энэ давхар харуулж байгаа. Энэ 3 гол шугам байгаа гэж бичсэн байлаа. Тэгэхээр би өөрөөс тэрийг мэдээгүй л тэр чинь өөрөө мэрэгчсэн юм учраас ингээд задлаад анализ шилжиж штэ. Тэгэхээр нэр ойлгож байгаа хгүй тийм биш штэ. Тэгэхээр түүх бичлэг үнэн зөв байхгүй аюутай. Хэрэг би ингээд чулуун гомбоо дараад өнгөрөх юм бол тэгээд над ном дээрсэн тэр үнийн нэр алга болно. Магадгүй энэ тэнд одоо маркийн чиглэлээр гарч байгаа номнууд дотор цөөхөн дурддагдаад явж байгаа шүү дээ. Яг ингээд энэ хүн анх ингэж хэлсэн шүү гэдэг үгийг хэлэх хэрэгтэй байхгүй юу? Тэгж тэр үнийг талигач болсон хүний дурсгалыг сэргээж явах хэрэгтэй. Энэ бас түүх өсөж шодрох хандахгүй болохгүй. Одоо би өөрийгөө хойо бодоо чимээгүй би гээд бичвэл бичих л байхгүй юу? Тэр чинь муухай шүү дээ. Тэгээд ёстой тэр миний ёстой тохирохгүй. Тэгэд нэг ийм гомдолтой юм гарлаа би одоо бас ярьчих гэж бодож байна. Уг нь чулуун гомбогоо гарсан мэдээлэл тохой үед харагдсан байгаа шүү дээ. Тодорхой бодлогоор тийм ээ би номдоо бичсэн байгаа. Юу өгтөө тэр Монгол маркийн анхны автор Батажиргоо ховсголийн эсэргөө хэрэгээр гэдэг гүтгэлэгт автаад цаазаар авах болсон юм тийм ээ. Тэр 30-аад оны хэлмэгдлийг тэр 60-аад донд дардж ирсэн юм байлаа. 50-60-аад донд. Яагаад гэхдээ тэр Цэдэн бол дарга өөрөө тэр хэлмэгдэл 40-аад оны хэлмэгдэл гарав ярилцсан байсан байт. Тэгэхээр тэр улс удирж байгаа хүн нэгдүгээр, хоёрдугаар ерөөсөө ийм нэг үзэл баримтлал байсан юм шүү гэдэг шүү. Ер нь ингэж хуучна өнгөрснөд урсч яах юм бэ? Бид нэр өөр нийгэм байгуулж байна. Өөр нийгэм байгуулж байна. Заавал тэр хар бараанд орсон за шөхөд уулж унжиж явах ямар хэрэгтэй бид шинэ нийгэм байгуулъя. Ерөөсөө энэ нэмээд дараа яваа. Магадгүй бас тийм асуудал байж болох юм. Мөн дөрөв хэлсэнчлэн балдарга өөрөө тэр асуудал бүтсэн учраас ингээд тэр хэлмэгдэгчдийн нэрсийг дурдахлаа та чимээг тэр дарагдаад өнгөрцөн. Энэ би 1983 онд марканд анх очихдаа тэр над нэг тийм ном олцсон. Маркын дотор цаас бичиг дотор л явж исэн баг. Яг тэндээ уншсан чинь ингээд чулуун бичсэн байт юм байна. Батачир гэдэг хүн зохиосон биш үү гэдэг. Ингээд тэр тухай хөлдчих чадахгүй явсаар агаад 97 онд Монгол марканд буцаж очихдоо би 12 төрлийн шинжлэх зорилготой очсон. Тэрний нэг нь Монгол маркийн түүх бичлэг мэдээллийг өөрчлөх хэрэгтэй. Тэгээд зүгээр яг тэр тухайн цаг үед мэдээлэл бас төгөн дэлгэрч бас тийм өнөөгөх шиг байж чадаагүй байсан юм а. Ингээд шинэ ажил авчаад одоо янз бүрийн асуудал болж байгаа шүү дээ. Огт сөхөж гарах боломжгүй яваад байсан. Ингээд 2001 үлээ 2 онд үлээ наадах чинь тэр сонин дээр бичиж байгаа юм дээр. Тэгээд тэр сонины дагуу
хэлмэгдэгч Батбачиргон хүү хорондоо цэрэн хөндлөж хэлж. Хэмбэлээ цэрэн хорондоо Цэрэн пэлүүлүү хэн блэ? За ажгаарай. За та ярьж байгаарай. Би нэрийн хүндээс гадаад цагт. Та ярьж байгаарай баярах их яах. Тэгэд хүүн над дээрсгүй юу? Нөгөө сонигч юм барьсан. Би энэ хэлмэгдэгч Батбачирын хүү байна. Ингээд өөрийгөө танилцуулсан насаараа хэлийн зэрэгт ажилласан тийм хорондоо өмбөд юм байна. Цэрэг батгаамгаар ажилласан. Тэгэд та наад ярьж байгаа болгоно баримтжуулаад өрөөд ирэж. Тэгвэл би наадах чинь сони хэл тавиад олон нийт сурталчилаад таниулаад өгөө гэд. Тэгсэн өгөөд чигтэйхэн баяртай тун удалгүй бүр архив орсон байдیں۔ Архив материал хож гаргаж ирээд өөртөө байснуудаа бүгдийг нэгтгээд тэгээ над дээр барьж ирж байгаа байхгүй. За хүмүүнэ энэ юм байна. Тэгээд уншлаа танилцлаа яа харахгүй баримтаар түүхэн баримтаар нотлогдож байна. Чулунгомгоо сайхан юм хэлсэн юм байна. Энийг одоо би гаргаж тавих тийм тавилантай юм байна. Би өөртөө баярлж байсан. Бурхан надад тусны юм хэлмэгдсэн зовшин хүмүүсийг гаргаж ирэх тийм тавилан заяач гэж. Харин тий. Батбачирын цэрэнпэл гэдэг хүн тань дээр ирээд Батбачирын цэрэнпэл. Цэрэнпэл гоо тий. Тий, цэрэнпэл гоо. Тэгээд өвгөн зэгтэй их баярлсан. Над руу нэг уцаар ирсэн. Бинт таруухан байсан байлээ дээ өөрхөө. Тэгээ хүмүүс ястаа буюу үедээ чамаад урсч яваа. Чи миний аавыг ингээд олон таниулаад өглөө. Одоо тэр мэдээлэл Монгол маркийн Монгол шуудангийн мэдээллийн эргэлтэнд орчихсон. Хаан дэрийгээр гаргаж тавьж байдаг. Гэхдээ Отгон баяр бичсэн байна. Огт урсахгүй. Нөгөө манайхан тэр юм их яахан юу гэдэг хариуцлагагүй гэх юм уу, хайхрамжгүй гэх юм уу. Тийм ээ. Эсвэл бас нэг инээдтэй үг гэдэг чинь Монгол хүн зохиогчд дургоо гэж. Би ч яг нэг л эсрэгүүнийх нь хэлсэн үг ахалтай дээрээс тийм биш л ах. Ер нь нэг тийм баримтад нэг тийм хайхрамжгүй байна. Гол нь одоо энэ хэлмэгдэгч гаргаж ирсэн тэр Отгон баяр өнө, Дорж өнө, Зол баяр өнө ямар амаатай гэдэг. Нэг тийм хачин хайхрамжгүй зантай. Ярьж тэгж болохгүй шүү дээ. Тэр болохгүй. 21-р нийгэм 100-д амьдарч байна тийм ээ. Соёл төрлөختний тэр стандартад нийлүүлж явах шүү дээ. Нэгт хоёрт та үүнийг олж илрүүлэхийн тулд за одоо нурууга бүгтийгөөд нүдний шилээ зүгээд томруулдаг шилээ бариад чөмгөө дундартал гэдэг шиг таны ингээд тэр бүтээж байгаа хүний асар их хөдөлмөр орж байгаа. Тэр хөдөлмөрийг нь үнэлээд их сурвалж буюу хөрсийг нь заавал дурдчих хэвээр гэж дүүр бас боддог. Тэгээд та энэ гайхамшигтай соёл түн төрлөختний нандин эрхэм чанарыг та бол номондоо үнэхээр сайн гаргаж өгсөн байлээ. Би таны энэ эрхэм чанарыг бүр надад ингээд бүр бараг ингээд логшигдож мэдрэгдээд байсан. Ямар сайхан тийм өгөөмөр юм бэ? Бусдтай ингээд талархаж чаддаг. Миний өмнө тэр хийж бүтээж ирсэн хүмүүсийг нэгийг нь ч орхихгүй яг үнэн тодорхой түүхийг та гаргаж ирснээрээ би одоо маркийн ертөнцид таныг хэрвээ би үнэлдэг бол асар одоо өндрөөр би таныг үнэлэх гээд байгаа. Би бол зүгээр л нэг жирийн Монгол улсын иргэн. Тэгээ ганц 2 удаа номыг тань уншичаад би таныг үнэхээр их хүндэлсэн. Ямар сайхан ийм үнэн зүйлийг би гэж дарцаглахгүйгээр түүхийн тоосонд дарагдцсан ингээд эргэлтэнд орохгүй байсан зүйлийг яг үнэн мөннөөр нь гаргаж ирсний одоо энэ хүчин зүтгэлд чинь би дахин талархаж байгаагаа илэрхийлэх Отгон баяр хаа. Баярлалаа. Тэгээд энэ түүх бичлэгийг бид яг үнэн зөвөр үдэхгүй бол их аюутай. Одоо наа чи ном болчихлоо шүү дээ. Тэгээд түүхэнд өвдчлээ те. Би наа чи буруу бичээд худалдаа бичээд би гэж чинь бол тэгээд буруу тийш яваад өгнө. Нөгөө тэр номыг чинь аль тутан уншсан тэгсэн гэдэг л ороод түүх говьд эхэлдэг. Ингээд чи бол үнэхээр сайхан үг хэллээ над би үнэхээр их баярлж байна. Гэтэл над нэг гомдмоор юм сая боллоо.
Монгол маркийн зохиогч Хэлмэгдэгч Батажиргаа 130 Менделсний 130 жилийн өнгөрсөн 2025 онд боллоо доо. Тэгэхээр Хэлмэгдэгчийн дурсгал зориулаад үр хүүхэд нь Монгол марк компанитай бас хүмүүстэй марк судлаачтай хамтраад гоё үзэсгэлэн гаргасан байна. Тэгээ ярилцлагууд нийтлэгдсэн байна. Тодорхой хэмжээний сурталчилгаа хийсэн байна. Гэтэл тэрэндээ миний нэрийг дурддаг. Ямар харамсалтай юм бэ? Үр хүүхэд нь тэр Батажиргаан хүү Ширчин гэж хүний хүү Чинбаатар залуу байт юм байна. Эдгээр насны хүн л дээ. Чинбаатар нь намайг аавын маань өвөөг маань үнэн мөнээр нь гаргаж өгсөн яг чам шиг үхэлж явах хэрэгтэй юм байхгүй юу? Гэтэл тэр таг дараад өнгөрсөн. Би тэрэн нэр арчиж байгаа гомдсон шүү энэ ч арайч ингэж болохгүй хүнийг амьд төрөн байж хаад. Ер нь ингээд түүх худлаагүй байдаг байхгүй. Тэрэн дээр Монгол манай өвөг одоо Монголын ард түмэнд уншигтай танилцуулж өгсөн хүн бол тэр хүн гээд өөр хүний нэр заасан. Тэр хүн нь бол хоёр дахь хүн байхгүй юу? За бүр нэгтгэн бүр түүхэн үнцээр нэгтгэн чулуун бууч юм байна. Хоёрт нь тэр дарагцсан мэдээллийг гаргаж ирж олон нийт танилал эргэлтэнд оруулсан отхон баярч. Түүнийг бүр дэлгэрэнгүй бүр илүү сайн төвшөнд өргөсөн болдгээд мундаг марк судлаач юм бэ. Чимд тосрогоон ардын жүжигчин Чимд тосрогоо шүү дээ. Чимд тосрогоо хүү болд гэж мундаг Монгол марк компани дасууг ажиллаж исэн марк цуглуулгач, марк судлаач. Миний наад номын редактор шүү дээ. Уран сайхны редактор. Чимд тосрын болд гэж байгаа биз? Тийм байна. Тийм байна. Чимд тосрын болд бол шудар хүн. Тэгтэл одоо тэр хооронд ясаж байгаа юм шиг тийм муухай юм исэн байгаа байхгүй юу? Чимбат. Батгамбарын дараад болд бүгдийг одоо хийсэн манай цэрэмпэл ахтаа болсон болд гэж ütсэн. Гэтэн утгатай. Нөгөө Батгамбар нь байхгүй. Би энд нэр төрөө хөөцөлж байгаа юм биш. Нэгдүгээрт энэ түүх худлаа болж байна. Гуйд эхэлж байна. Хоёрдугаарт яга би хов хүн юм чи бас гомдсон шүү дээ. Тэгээ би өөрт нь битсэн. Чи яагаад ингэж шударга шандж байгаа? Тэгээ би ч биш ээ. Манай томоохон. Тэр Google сайт дээр ийм ой тэмдэглэлээ, ийм арга хэмжээ боллоо, ингээд сайхан боллоо. Ингээд болд гэдэг хүн манай өвөөгөн тухай сайхан бичсэн байна энэ төргээд ярьцлага гараад ирж. Тэрийг манай том охин уншсан байна. Тэгээд ааваа эн чинь ийм та мэдж гин байгаад. Тийм арга хэмжээ болсон би мэдж байгаа гэсэн. Өгөн та энэ номон дээр би анхан гэж хэлсэн гэж бичсэн байна шүү дээ. Тэгтэл энэ Чинбат гэдэг ач хүн гэдэг зэн тийм үү? Таны биш бодохыг бичсэн гэж. Зөвхөн ямар учиртай юм гээд. Тэгжээтэл тэр Чинбат ч өөрөө надаас таны номыг авмаар байна гэж орж ирэхгүй юу? Би тэр ярилцлагын доор баяр хүргээ одоо сайхан ярилцлага болжээ гэхэд зүгээр тэгэл орхичихсан. Намайг чид урдсангүй энэ төр гэсэн ч хөө. Тэгсэн чинь Facebook-оор холбогдоод би таны номыг авмаар байна гэдэг. Тэгээд манай охинд байгаа. Тэгээ би дотроо тэгж бодохгүй юу? Бас миний номыг уншаагүй учраас энэ хүн бас буруу ойлголттой байгаа юм байна. Тэгээ номыг аваад уншинөөч. Уншаа тэрэн дээр учир нь олон үс гэж бодоод. Тэгсэн манай охиноос ирээд ном авахар болсон чинь зүгээр авах гээд байна. Тэгэхээр манай охин уурлаад наа чи миний аавын маш олон жил бодож сэтгэж зүтгэж гаргасан ном бүтээл. Тэгээд би наадах чинь бас аавын номыг би сайн баяртай цуг спонсорлсон.
тодорхой хэмжээнд. Хэвлэлийн зардлыг ивент итгэсэн сайн баяр гэдэг мундаг залуу вэ? Хэдий. Америк, Сингапурт гэсэн гадаад байдаг монголчууд андахгүй нэг мундаг залуу байдаг да. Сайн баяр маань хэвлэлийн зардалтай ивент итгэсэн. Манай охин хэвлэлийн ихэр бэлтгэх зардлыг төлсөн байхгүй юу? Ингээ хоёр ивент итгэжтэй ном байгаа. Би сайн баярхаа тухай тусгай юм бичнэ. Ингээд миний аавын олон жил зүтгэж болсон. Наад чинь миний ч хөрөнгө орчин яваа. Тийм ээ? Энд чинь миний хөрөнгө, манай аавынх ш. На сайн баяр маань надад ном өгсөн байхгүй юу? Танд ингээд одоо зохиогч ч нөө бэлгэлж байна гэд. Би баярлаад аваад. Тэгээд тэр ном охин бит хоёр хуваагаад охин өөртөө ном, би өөртөө байгаагаа тийм. Тэгсэн охины ном байхгүй тэр чинь. Охин тэр зарах уу бүлэглэх үү гэдэг чинь тэр хүний өмч миний. Тэгсэн чинь нөгөө аваад явах гэж байна. Тэгэхээр нөгөө чи уурлаад чи нөгөө мөнгө нөгдөг юм гэсэн чи. Утгаах надад өнгө өгөөл гэдэг гэж. Юу ярьж байгаа юм чи гэдэг нөгөө хоёр ч муудалцчихээ. Тэгж ярих юм бол наа чи миний ном, миний хөрөнгө. Тэгээд аава энэ чинь яах юм энэ үнд чинь бэлгэлэх юм уу яах юм ингээд дээ шүү дээ. Үгүй наа чи чиний ном шүү дээ. Чиний хөрөнгө шүү дээ. Ингээ тэр хоёр муудалцаад тэгээ би за өнөөдөр чи наад намайг буцаад авчиад өгчөхдөө наа чи миний юм биш шүү манай охины юм. Хэдийгээр миний охин ч гэсэн чинь хоёр тустай юм шүү дээ. Хоёр тустай амьдралтай. Тэгээд буцаад авчиад өгсөн байлаа. Тэр хүн ингээ түүхийг удаан цаам гойсонд би жоохон игдүүцээд байгаа. Тэгээд яхаад надад суужлгүйсэн. Гойгаад уучлаарай би одоо таны нэр дээрээс сэргэнэ гэж тэгээд дээрээс сар болж чимээгүй л байна. Гол нь миний би юу ч хэлэх гэж нэгсэн болохоор энэ Чинбат гэдэг хүний Батханбаяр гэдэг хоёр хүний үжил бодол огт өөр байна тийм. Хоёр төс өөр бодолтой юм байна. Чи бол их сайхан өгүүллээ шүү дээ. Гэхдээ зөвхөн өөрийгөө гэж бодсонгүй. Тэр чинь өөрийгөө гэж бодохгүйгээс гадна түүхэн үнэн гэдэг нэг айхтар юм байна шүү дээ. Тийм, яг үнэ. Тэрийг ерөөсөө зарчим байх хэрэгтэй байхгүй юу? Умартаж хизээч болохгүй. Хотлоо хийж ерөөсөө болохгүй. Энд л хотлоо бичих юм бол тэгээд цаашаа хотлоо яваад өгнө. Тийм зарчим бий барьсан угаасаа түүх хүчлэгч тийм ч байх ёстой. Уулаасаа үнэртэж байлээ, баригдаж байлээ, мэдрэгдэж байлээ. Бүр ингээд мөр болгоноос нь мэдрэгдэж байлээ. Миний хувьд бол таны энэ сайхан бүтээлийг би бүр үнэхээр хүндэлж хайрлаж би түрүү хэлсэн шүү дээ. Уйлж, баярлаж, мишээж заримдаа бүр тэр та хэдийнхаа амьдарч ирсэн цаг үе ээж аваахаа туулж өвгдээцийнхаа ямар их төвчээртэй ухаантайгаар 21-р зуунтай залгуулсан юм бэ гэж үнэхээр биширч уншсан. Тэгээд энэ номыг уншихад та түрүү хэлсэн ивент тгсэн сайн баяр гих залууг та надаа Facebook хаягийг өгөөд тэгээд тэр хүнээс ингээд Отгон баяр ахтай би онлайнаар гүн мөр гэдэг хөөрөлтөнд хөөрөлдөх гэж байгаамаа гэсэн чинь та хоёрын тэр хөөрөлтөнд нь амжилт төсөйгээ. Тэгээд манай дүү Монголд очиж хасан. Үнэхээр нөгөө нэг таны хэлдгээр оюун санааны гэдэг хүмүүс бол хүний хийх гэж байгаа тэр зүйлийг хүртэл ингээд маш чухал зүйлд дэмжсэн их баярлж байгаа. Тэгээд энэ таны энэ сайхан бүтээсэн ном миний номын сангийн нэлээд хүндтэй хэсэгт маань ингээд байрлах болсон. Тэгээд энэ бол үнэхээр үнэн яг бүр үнэндээ хамгийн үнний оргил гэж байдаг бол тэдгээр зүйлийг яг мөр болгон гаргаж ирсэн нь надад үнэхээр их сэтгэл төрүүлсэн. За ингээд хоёулаа зүрхэн дэх гүнгийг ин жохоо хаваалцчлаа. Одоо энэ нэг магнат теннис үйл явдал. Та энэ олон 20-д жилээ Монгол марк хэмээх өрх айлд зарцуулаад явж байхдаа нэгэн өдөр таны магнат теннис ёо ямар сайхан юм бэ магнат теннис өдөр байдгийм байна гэж тэр өдрөө санаж байна та. Баярлалаа. Манай аав ээж хоёр тэг сургадаг байсан. Шудраг гэж. Шудраг яг л үнээр нь юм хэлжээ гэж. Гэтэл штэ яг юм үнээр нь хэлэхдээ зэрэг тэрнээсээ болж завсан гэхээс хохирсон их би яг л үннийг л хичдэг байсан. Тэгэхээр яг үннийг сонсох дургүй байд юм байлаа хүмүүс.
Гэтэл яг над эцэгээс минь өгсөн сургаал тиймэд байсан. Үннийг л хэлжээл гэсэн. Тэгээ үннийг хэлсээр байгаа л үдээ хурж илээн. Тэр үннийг хэлснийхээ төлөө янз бүрээр үг сонсч явсан. Янз бүрийн авчрал арга зөндөө л үтсэн дөө. Тэгээ яг би заримдаа бас боддоо шүү дээ. Намайг заавал нэг ийм ном бичүүлэх гэж энэ замаар явуулсан биз дээ. Нөө бурхан тэнгэрээд байдаг бол гэсэн биш заримдаа тийм бодож илээ. Наадах номыг чинь бичих та би өөрөө заримдаа нүдний өрөөс гарч ирсэн. Яагаад ингэж намайг юм авчдаг гэсэн болов. Би яг сэтгэлээсээ л зүтгэсэн. Энэ маркетинг чинь улс их орны таних утас. Энэ дээр л одоо Монгол одоо орчин үеийн чамын хэллэгээр Монгол контент гэж байна шүү дээ тийм үү? Тэгээд агуулга хэлбэр хийж зураг хөрөг хэсэг юу гэдэг тэнд байгаа бүх болгонд Монгол гэдэг уур анцгаал байж ах хэвээр. Яагаад гэвэл Монгол гэдэг чинь зүгээр нэг тийм улсч биш зүгээр тийм. Өөртөө байдаг чинь үндэстэн биш. Энэ чинь хүндрэлтний төвхөнд гайхамшигтай гавьяа болсон мартагдшгүй улмөрөө үлдээсэн том үндэстэн шүү дээ өгнө. Тэгээд тэр тайлбарлаад ярихтаа тэр үндэсний үйлдэл гаргалаа. Нөгөө тэр чинь нөө шүү дээ соц нийгмийн үед чинь интернэшнл үзэл гэж байсан юм. Үндэсний үйлдлийн эсрэг сөргүүл тавьдаг. Чи бол Монгол юм байгаа тийм Монгол улс юм байгаа. Гэхдээ гол нь цаад дэлхийн нийттэйгээ тэгж холбогд. Тэрийг тэгж яар одоо Монголоо битээ яриад байх. Ийм интернэшнл зүйлийг үзэлтэй байсан. Бүр албан ёсны үзэл шүү. Зөө. Таны маань маркет өвхөнд оруулсан хувь нэмрүүлд за ер нь ингээд 10%-аас илүү гараад явчихаар юм байна гэж би өөрийнхөө хэмжээнд бодсон. Тэгээд энд дурдахгүй байхын аргагүй нэг чухал зүйл бол алтан марк. Нэгт. Хоёрт Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Бушийн ширээн дээр байдаг гэж нэг дурсагдсан хоёр маркийн тухай би таныг яг өөрөө өгүүлээсэ гэж бодож байна. Тэ алтан марк бол дэлхийн олон оронд бий л дээ. Гэхдээ Монгол бол тухай 80-аад онд алтан марк гаргасан тэр бол нэлийн дээгүүр бичигддэг баг. Одоо ч бараг бүгд алтан марк тоосон бохоо. Дараа нь дахиад нэг алтан марк хийсэн. Тэр их бодлонтой. Тэр тэгж хотлоо юм хийж болохгүй. Юу гэхдээ тэр 99 онд нэг сонсон чи манайх алтан марк хийх гэж байгаа сургууль. Би чинь муу сайн гэсэн ахлах зураач юм шүү дээ. Монгол маркийн бүтээх уран сайхны асуудал хариуцж байгаа юм шүү дээ. Тэгэд ягаад яг отхон баярыг тоодгүй байж болно. Байгууллага марка хүндэтгээд энэ асуудлыг хариуцж байгаа хүнд нь ягаад танилцуулж болтгоо. Чи уг нь зарчмаараа бол жин төвлөгдөх маркын төлөвлөгөө гэж гаргана шүү дээ. Тэрэнд тодорхой мэрэгжилтнүүд хамтарч байгаа төлөвлөгөө босгож ирдээ. Тэгээ тэрийг ярилцаад ингээд албан ёсоо хэлцээд батлаад тэр жилдээ хийх ажлын төлөвлөгөө чиг шугам гарч ирж байна шүү дээ. Тэрэн дотор байгаагүй маркийн хиймээр бол авчихсан. Тэгээд хин яаж хийдгээс ардны өдөр зураач марк хийж байгаа. Тэгээд яг хийн л үз. Би бол алтан марк гаргахад дургуутсан байхгүй. Тэр тусмаа Чингис хааны алтан маркийг монголчууд хийхгүй бол өөр хийх. Ястаа. Тэр чинь зүгээр одоо ахлах зураасын хүндтгэл одоо энэ маркийг санд нь ороод ирэл би окей гэж яваад шүү дээ. Тэр цаажих намайг ямар ч шаардлага байхгүй. Бүр дэмжин. Тэгсэн чинь тэр монголчуудын компани ерөнхий захирал байсан Баатар хөөг нөхөр Монгол марк компани захирал байж байгаа одоо албанасаа буусан дэр ардны өдөр хоёр нэг нутгийн саяар садан дөрлийн хүмүүс. Тэр хувийн ахтусын холбоосоор албанд ингэж хандаж байгаа. Тэгэд миний ийм байж болохгүй гэж хэллээ. Би яа тийм дугаар өнгөрч чадгүй хүн. Тэгээд бас одоо тэр
дарагтайгаа дарга бол Балган шүш гэдэг хүн байсан. Манай Балган шүш солхон хүн л дээ. Тэгээ дээрээс өксөдөр мэдхгүй захирал тэгжсэн. Тэр дарагтай би мэдхгүй сууж идэх юм гэсэн байхгүй юу. Тэгээд би чинь та дарга энэ Монгол маркийн асуудал хариуцж байгаа бүхлүүдийн хилцгээд нэгж байж байна. Та дарганага та байж байна. Албан тушаалч нь байж байна. Энд нэмээ Томбаяр гэдэг нэг юм байж байна. Австралч нэртэй. Энэ хоёр хүн чи ихтэй санал бодлоо өгдөг юм биш үү? Тэгээд дээшээ явдаг систем чи юм биш үү? Одоо уг нь тийм л дээ. Мэдхгүй тэгээд дарга тэгээд шийдсэн. Баатархой захирал тэгээд шийдчихсэн байлаа. Яг та энэ хоёр ах トゥ ус хоёр хулгай ижил байгаа миний дургуурал тэгээ хайцсан. Гэтэ яах вэ? За ямар ч байсан алтмаар гарах нь гарлаа. За эдчүүд гэж дүүртэр сүлд нь яваараа тэгэл учир нь хууль дүрмээр шийтгэх л байлгүй. Ингээд орхицсан байсан. Тэгээд наад намыг чинь бичиж яхад би энийг ер нь бичүүлдэхгүй бол болохгүй юм байна. Энд чинь маш ч Монгол марк болсон нэг явдал шүү дээ. Гэт бичсэн. Одоо наад дээр чинь болж байгаа үйл явдал миний мэдж байгаа хэмжээнийх. Тэгээ саанаас янз бүрийн юм байгаа. Өмнөх алтан маркны хэрэг дээрч бас асуудал бий. Тэгтээ ямар тач байсан нэг энэ асуудлыг яг задлаад яриа гэхдээ зэрэг над баримт байхгүй. Баримт байхгүй учраас тэд нар чинь марканд авчирны дарга байсан Бадарчхой холбогдсон хэрэг штэ. Тэр хэрэг тухай үед тэрхэн хүрээлэлтэй шуугаад өнгөрсөн. Ард түмэн мэдхгүй. Тэр байтга маркийн хөрөөл байсан хүмүүс сайн мэдхгүй. Одоо тэгээд олон жил өнгөрөөд чи мартагчлаа штэ. Тухайн үед өндөр түвшинд яригдж байгаа дарагцсан хэрэг гэдэм байна лээ. Гэж байна лээ. Одоо ясал тэгсэн гэлээ гэдэг чинь баримт байхгүй. Тэр мэтрээс би наад номон дээр хамаагүй бичээгүй. Ягаад гэвэл тэр чинь үнэн ч юм уу худлаач юм бас мэдэхгүй шүү дээ. Үнэн байвал баримт нь энэ байна гэдээ гаргаад ирэх хэрэгтэй. Гэхдээ ямар ч байсан айхтар юм болох нь болсон. Тэр би өөрөө дотор нэжсэн чинь мэдчихлээ байгаа чинь аман яриагаар тэгсэн гэлээ ингэсэн гэлээ зөндөө яригдчихлээсэн. Ямар ч тач байсан эзэн богдын маань дүр төрхтэй алтан марк бол гарсан байх нь тийм үү? Тийм байна. За энийг тэгээд одоо цааш нь дэлгэрүүлэх юм уу? Таны номон дээр бас ингээд марк гэдэг энэ гайхамшигтай гоёмсог ертөнцийг их гүрэн байсан Монгол улсаас судлах орон зай маш их байна лээ шүү. Марк сонирхдаг хүн бол таны номыг за тэгээд өшөө өмнө төөрөвжсэн номнуудыг ингэж яагаад судалгаа хийгээд гаргаад ирэх юм бол асар том орон зай байна. Маш гэрхэ ажигласан байна. Маш гэрхэ ажигласан байна. Яг үнэ. За зүгээр тоон хэлээр ярих яг үүнд ойлгомжтой болохын тулд тоо хэл хэрэглээд нэг тоо хэлээ л да. Миний наад номыг чинь гарахаас өмнө Монгол маркийн түүх за нэг тийм 40% авчаал байсан баг. Бүгд бүтэн 100 жил болж явахад Монгол марк нэг тийм 40% түүхэн үнэн албан ёсны түүхэн шүү дээ. Байсан. Тэгээд би бодчихсон. За энийг ер нь би ингээд бичээд үлдээхгүй юм бол тэгээд цуг ажиллаж ирсэн хүмүүсээ харлаа, одон жил хүлээлээ, өөртөө дуурах шинж алга. Тэгээд 100 жилийн хойч төхөж байна. Яг тэр нэг ковид гараад хөл хорионд орчихсон. Яг миний толгойд нэг тийм яваад ирсэн байдээ. Тэгээд ерөөсөө энэ 100 жилийн гаргая гэдээ барьчихсан байхгүй. Тэгээд 4 жил нухчиж гарсан юм шүү наадах чинь. Тэг нь яг завсралт нь хайсаа бас жоохон барин материал өгдөг юм бичдэг дуршлаг мөрсөө энэ зүйл юм байна шүү дээ. Ингээд дунд нь хаяад гэхдээ эхний хуудснаагаа сүүлийн чиг хатгахлаа 4 жил тийм 4 жил гарах болсон юм байна. Ингээд наад ном чинь нэг тийм 30% нөхөх болов. Одоо Монгол маркийн албан ёсны түүх хэрэг наад миний номыг оруулаад ингээд комплект болгох юм нэг 70% л байгаа.
Гэхдээ сая Монгол маркийн 100 жилийн тэмдэглэж явахдаа миний намайг тав дараад өнгөрчихлээ. Миний нэрийг дараад өнгөрчихлээ. Тэр чинь одоо Монгол маркийн дарга байсан Дамданбатар гэж хүн байдیں۔ Энэ Дамданбатар бол тэр Арднабаатарын нутгийн хүүхэд. Тэгэхээр 1970-аад оны үеэс Арднабаатар Монгол маркийн нөлөөтэй болж эхэлсэн. Дунд үеэс 50 жил Арднабаатар Баатар хөө Дамданбатар гэдэг ингээд нутгийн 3 охтойгоор дамжаад завсарт нь өөр юмнууд тусны янсууд бий. Нэг иймэрхүү Монгол улсын шодангийн маркныг хамаатан садны гараар орсон шүү. Тэгэхээр тэдний сэтгэлд нийцсэн түүх хэрэгтэй юм шиг байгаа. Тэгээд тэрийг бичихгүй байгаа, дуурахгүй байгаа. Би ийм ном бичээд өглөө. Монгол маркийн 100 жилийн таг тугаа өнгөрч байгаа. Яагаад гэвэл наад номон дээр чинь нөгөө хүмүүсийн сөрөг дөрүүд гараад ирж. Гэхдээ түүхэн үнэн юм. Түүх гэдэг чинь дандаа оновчтой байдгүй шүү дээ, тийм ээ. Алдаа оноотойгоо байж ижил эн чинь түүх болж үлдэн шүү дээ. Тэрнээс биш сортоотой болгон огшин бүрийг түүгээд өвчих юм бол тэр чинь жинхэнэ алдаатай түүх болчихно. Таны элдгээр цагаан түүх болчихно. Тэгэхээр далдад байгаа буюу ил далд хоёр чинь нийлж ижил нэг бүтэн зүйлийг бий болгож байгаа, түүхийг бий болгож байгаа. Баруунд нэг юм юу гэдэг шүү дээ. Зарчим байдаг чи мэдж байгаа да. Ямар нэгэн номны анти гардаг. Тэр номыг анализ хийгээд ардаа дутагдлыг гаргаж ирээд эн чин зөв, эн чин буруу, тэр хэрэгцээ байд энэ тийм ном гардаг хэрэгтэй байхгүй юу? Гэтэл тэрийг манай тийм соёл тогтоогүй л да. За шүмдэгчдгээд нэг артикл гардаг баг. Тийм ч болтгой гараашаа гэж юуддаг байхгүй. Гэтэл юусе гарахгүй байгаа. Яагаад гэвэл наад сөрөг дээр бичигдэж байгаа нөхдүүд чинь хамаг нарийн асуудал мэдж байгаа байхгүй. Тэрийг одоо жил агсууллаа. Хэрби хотлоо юм бичээ буруу юм бичсэн бол би түрүүлсэн дээ. Өдөөж та шонт дөрөв шорон татаачих шүү дээ. Тэгэхээр тэд нэр дуурахгүй байгаа юм. Дуурахгүй байна гэдэг чинь хөлөөн зөвшөөрч юм шүү. Үнэн. Угаасаа би наад ном чинь хотлоо хэлэх эрх байхгүй надад. Хотлоо хийж болохгүй. Хотлоо хэлэх нь би ч өөрөө шившиг болно шүү дээ. Чи хүний нэр төр гэж юм байна. Наад номон дээр бичиг сөрөг дээрээр бичиж байгаа хүмүүс чинь нэр төр гэж юм байна. Тэгэлгүй яах вэ? Би зүгээр өөр олон юм мэднэ. Ястаа нөгөө тэглээ тэгсэн гэлээ ингэсэн гэлээ гэдэг чинь зөндөө юм бэ. Гэхдээ би тэрийг гаргаж ирэхгүй. Чи маш зөв мэдсэн байлаа. Энэ намайг уншаад цаана үлдсэн 30% гаргаж ирдэг залуу сутаач маш сайхан орон зай байгаа байхгүй юу? Тэгэхээр та хойч үедээ их сайхан мөр үлдээсэн. Тэгээд ирээдүйд марк сонирхдаг. Одоо бол нөгөө хойч үеийн өмнөх үеэс дандаа тохоо өндөр байдаг шүү дээ. Тэгэхээр тийм сортоотой үнний мөрийг хайсан, тод мөр хайсан сайхан хүмүүс гарч ирээд таны бүтээлийг үнэн мөнөөр нь үнэлэх тийм сайхан цаг ирэх баха гэж бодож байна. Номын маань 253 дугаар хуудсанд таны магнат хийнэжээ. Тэр нь юу вэ гэхээр Монгол хүний үнэнч анд Монгол адуу ийхүү Монгол марканда мөнхрлөө гэсэн байна. Тийм. Энэ нэг сайхан мэдээ байсан. Энэ сайхан мэдээг хоёлаа иргэн санавал. Тэгээ энэ Facebook гэдэг платформ чинь одоо хорвоо ертөнцийн холбоод өгчөж шүү дээ. Тэгээд нэг Баатар гэдэг нэг морь зурдаг сайхан залуу хүн зэрэг гарах юм. Ямар ч гоё морь зурдаг. Би ч өөрөө морь зургатаа таарах юм л да. Тэгээд лектараад яваад байдаг байсан. Олон жил болсон. Тэгжсэн нэг бодохгүй юу. Энэ ер нь би л хэрэг марканда байсан бол just марк гаргацсан дагаад бодож байхгүй юу. Тэгжсэн тэгээд бодоод яваад байдیں۔ Тэгснээр ер нь маркын дараад нь хандаад энийг ер нь марк гаргачуд яа тийм гоё зургууд байна шүү дээ. Тэгээд тэр хоёроо холбож өгсөн. Тэгээд ингээ марк гарсан их гоё юм болсон. Харин тий. Таны нэг ийм зам байна. Атган баярхаа. Та 1990-ад онд л нөгөө Америкт 2 цамхаг мөргөлдсөн шүү дээ. Тэрний мэдээг сонсчоод танд шууд л харгаж орж ирээд дарга дээрээ гүйж очиод энэ тухайга хэлсэн.
Энд чи ингээд марк олгоод гарах юм бол манай Монгол улсад эдийн засгийнхаа хуваарьч тэр инээ тэрэгэд боломжит бүх хувилбаруудаа та ярьсан. Таны энэ нэг аливаа зүйлийг шууд тусгаж аваад ажил хэрэг болгох юмсан гэсэн тэр нэг сахилгагүй бодлого ихөө санаа шинжлэл таны зүрхэнд ингээд бадамлаад идэх юм байна лээ. Марк чинь одоо өргөтийн дотор чинь түүх бичлэг. Арваа ертөнд Монгол улсын түүхэн болж байгаа үйл явдлуудыг Маркнд биччихүүлдэг ёстой гэж. Тэр нэг тийм юу бий л дээ. Зарчим бий л дээ. Тэгэхээр тэр бол дэлхийд онцлогсон үйл явдал байсан. Тэр тусмаад Америкт авгаа их гүрэн тийм ээ. Тэр Монгол одоо бидний монголчин хэдийгээр өчрөхөд том гүрэн байсан ч өнөөдөр бол жижиг шүү дээ. Энэ боломжийг ашиглаад тэр аваа тэрний энэ дэлхий донтолж байгаа үйл явдлаар дамжуулаад Монгол марка гараад Монголоо зурчлаад байна. Ийм бодлого явж байгаа байхгүй. Энэ нэг бодлого гэдэг нэг юм их чухал шүү дээ. Бурхан сургаач байдаг шүү дээ. Аливаа юмс бодлооч гэлтэй. Бодол зөв байх юм бол бодлого зөв бол. Бодлого зөв байх юм бол цаашаа үйл ажиллагаа зөв бодлоо явуулчих. Бодлого буруу л тэгээ бүхэн буруу юм. Тэгэхээр миний толгойд нэг тийм бодлого байж ирсэн байна л да. Тэгэхээр тэрнийгээ дагаад шууд орж ирсэн байх л да. Тэгжил бодсон. Тэгээ таны нэг тийм хүүхэд байхасаа та их сониуч хүн байсан байх гад байна гэж би таны намайг уншиж тэгж бодсон. Тэгээд тэр их хүүхдээ ориглоод байгаа хүсэл тэмүүллийг ээж аав орчных нь хүмүүс бүрдүүлээд та анхны зураас хэдэн наснда зурсан бэ? Яагаад ер нь зураач болъё гэдэг юм уу? Энэ сайхан ертөнц рүү оров. Хин таныг тэгж их шунал хүсэл дурыг тань энэ сайхан ертөнцид татсан бэ? Яг та ер нь бол хүүхэд болгон дурж идэг штэ. Тэг зурж илээсэн байгаа штэ. Тий. Зурх гэдэг чинь өөрөө хүүхдийн дотоод ертөнцийг илэрхийлж штэ. Хүүхд болгон зурдаг. Тэрэн дотроос зураач болдог нь цөөхөн. Зураач дотроо уран бүтээлч болно гэж бас нэг өөр ажил өгдөө. Дараагийн шат. Шатны сургууль төгсчөө зураач болчоод уран бүтээлч болоогүй хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Уран бүтээлч артист байх, драминг байх хоёр өөр. Шал өөр. Шал өөр. Тийм учраас одоо Орос дээр чинь художник гэдэг байгаа шүү дээ. Уран сайхан ч гэсэн үг шүү дээ. Уран сайхны одоо уран сайхан үйлдэгч гэдэг утгатай юм уу? Артист гэсэн тэр шүү дээ. Артист одоо утгатай. Монгол хэлэнд яхаа монгол хэлний онцлог байна, сэтгэлгээний онцлог байна, зураач гэж явал да. Тэгээ уран бүтээлч зураач байх уу, зүгээр зураач байх уу гэдэг бол тэр хүний сонголт. Янзын гоё. Миний нэг харамсаад нэг найз байт юм аа. Надтай кино өдөр цуг ажиллаж байсан Дамжин сүрэнгийн бүрүүд орж гэж шатны сургууль төгссөн мундаг чадвартай мундаг зураач байсан байхгүй яг миний үе. Би тэр нэг үе. Бүрүүд орж маань Оросд Репни академид төгссөн. Шанхайд уран зургийн академид төгссөн. Төрөлхтөлгөн сургууль Монголд төгссөн. Чадлагч мундаг. Танч юуч. Төрөлхтөлгөн сургуулийн багш хийгээл яваад байд. Тэгээ хэлдэг. Пүүжээч уран бүтээл хийгээч. Чи ийм гоё чадлагтай зураач чи. Би мөө чиний хажууд юу ч биш шүү дээ. Тэгтэл би чи ингээл юм хийгээ яваад байна шүү дээ. Нэг үдгсэн дээр таарладаг байхгүй? Чи зургүй нэ. Баггүй. Чи яагаад вэ? Би мөө хүртэл энд хийгээ тавьчихсан байгаа. Чи яагаад хийдэг? Нэг тийм сонио хандлагатай. Тэгээ уран бүтээл том цог хийсэн. Хийхдээ аюу мундаг бүтээлүүд хийсэн. Тэр чухал бүтээлүүд нь хаана байна? Харамсалтай. Хамгийн гол нь миний зүгээр столгоо тэгсэн гэлээ гэдгээр сонссноор бол жоохон хань муутай байсан шиг байлаа. Тэгээд архинд орсон байдیں۔ Уран бүтээлч хүнд харын төшиг гэж тайхтар юм байт. Угаасаа. Харын төшигч хань
тааруухан байвал орон бүтээлчд маш их нөлөөлдөг шүү. Хаач над сайн таарсан. Аваманд өөрхий сэжэт гаргаад дэмждэг. Харин Чатаараа дэмжин гэдгийг утга нь бол ерөөсөө ар ирээл авч явна гэсэн үг шүү. та Би бол ерөнхийдөө нэг тиймэрхүү гэрэл өргөхтэй амьдрал жоохон хайхрамжгүй талтай нөхөрлөө яг үнэн хэлээд аваманд авч явдаг. Битэн зүгээр хийх та муугаа мэдхгүй бахан бодлого ярьжгүй бодлого ярьж гүйл гиснээс та цаг наргүй ажиллаад маркетинд ажиллаж байхдаа ажлаасаа чөлөө авахд нэлээ ядарсан байсан тийм ээ. Тэгээд эмнэлэг твтэй. Тэгээд би яг тэн дээр таны гэргийг яг бодчихсон чи та энэ дээр гэргийнхаа тухай яг тухайлж бичээгүй мөртлөө зөвөр уншсан надад ойлгогдсон нь гэх юм бол та хоёр маань ардчсан холбоо ирсний тэр анхны ухуулга хуудас наагаад биокомпаниудтай гүйживсэн хоёр. Тэрий чинь дэмжиж мөн наагаад явжсэн. Тэгээд таныг хаяа жоохон таны элдгээр найзуудтайгаа дарваад ингэж явж хахад тэгэл таныг бүх зүйлийг чинь ойлгоод л өдөө хүртэл таны хажууд байна гэдг нь би таны ханыг их сайхан бүсгүй юм да гэж бодоод мөн л бахархаж уншиж байлаа. Баярлалаа. Бас нэг тийм юу би. Тэгээ ер нь тийм чи тэр үн чи яг чи бас гайхтар аживсан байл та сониуч өнгөж. Үнэн. Чигтэйг сониуч. Тэгээд хүмүүс уулзаж ярьж байгаад би нөгөө яриан өндөр надад дандаа нэг тийм асуулттай хүмүүсийн дургу хүргэдэг юм баггүй юу? Тэгээд тэр хүн чинь ярих сонирхолтой жишээ сонирхолгүй чинь цаана ямар очиртай. Ингэж асуудаг. Тэгээд хүмүүсийн дургу хүргээд байдаг. Яг сонсоод өнгөрдөг л байхгүй юу? Гэтэл нэг тийм тэр л утгаараа одоо Монгол маркийн түүхийг ухаад байгаа юм да. Зөөр миний энэ ном бичиж байгаа бодож байгаагаар бол одоо багада 300-аад асуултанд хариу авчиж багада магадгүй 400 500 асуултанд хариу авчиж Монгол маркийн түүх 100% бол цаана дахиад 30% байгаа. Хэрв хэн нэгэн залуу урлаг судлаач марк сонирхогч байд түүх сонирхогч байд юм бол энийг ухаад төнхөд явбал маш сонирхолтой бүр эрдэмийн зэрэг хамгаалахаар гоё. Тийм хараа. Билээх сэдв гаргаад өгсөн бай. Билээх сэдв. Өдөр чи дандаа сонирхоод дэрэг бариад явбал нэр цаан чи маш их юм байгаа шүү. Харин тийм байлээ. Бүр тэгэж харагдчихлээ. Одоо чи боддоо бүхэл бүтэн 100 жил өнгөрчөөд байхад одоо 102 дахь жил рүү орж шүү дээ. Монгол улсын шуудангийн маркийг ямар зураач тэр марзан шарав дурсан юм уу одоо өөртөө тодорхой. Харин одоо байхгүй л байгаа байхгүй. Харин тийм ээ. Зүгээр л одоо албан ёсны түүхэн дээр марзан шарав дурсан хаалга бичсэн. Хаа байгаа тэр барина. Тэр чинь бүр тэгээд одоо анхны марк санаачлагчийн баримтууд гараад ирлээ шүү дээ. Яг тэгж гарч ирэх хэрэгтэй байхгүй юу? Харин тий. Тэрийг ухдаг тийм хэрэгтэй байна. Гэх мэтчлэн зөндөө байна лээ харин. Монгол маркийн хаана хөвлөсөн ч тодорхой биш. Албан ёсны түүхэн дээр шанхаад хятад хөвлөсөн гэдэг. Тэр чинь бас л эргэлзээтэй юм билээ шүү дээ тий. Тэр чинь доктор тэрийг чинь тэр цаг үе юу мэдж байгаа. Тэр үнэн биш таарна. Тий. Тэр чинь доктор тэр хотлоо ярих хүн биш. Гэтэл Москвад хөвлөсөн баримт гараад ирсэн шүү дээ. Харин тий. Би тэр баримтыг судлаад Лондонгийн British Library-г том номын сан биш үү? Дэлхийн номер 2 ч гэдэг, 1 ч гэдэг юм. Тэр номын санд очиж үзсэн. Москвад хөвлөсөн утаарсан. Бүр баримт гараад ирсэн. Харин. Тэгсэн чинь 2 газар хөвлөсөн утаарч. Москвад, Шанхайд. Одоогийн байдлаар тийм. Гэтэл албан ёсны маркийн түүхэн дээр одоо тэр орсон уу юу? Байхгүй. Уг нь түүхэндээ бичгтээ албан ёсны юм шиг албан ёсны л багш та шүү дээ. Ийм баримт үндслээр Монгол улсын анхны марк тийм газар хэвлэгдэжээ. Энд асуудал байгаа гэж үчигчтэй байгаа. Харин тийм. Марзан шарав гэдэг зураач марк турсан тухай яриа байгаа. Гэхдээ батлагдаагүй гэдэг үчигчтэй байхгүй юу? Ягаад гэвэл албан ёсны түүх. Тийм юм шиг байлаа гэдэг Монгол хандлагаар хандж болохгүй. Харин тий. Таны хүсэж байгаа тэр сайхан одоо Монгол маркийг
дахиад 102 жилээс судлах хүмүүс яг та битээрээ ярьж байгаачлан хүн төрлөختөнд бий болсон соёлын тэр гайхамшигтай үнэт зүйлсүүдийг дагаад шин сайхан ном гарч ирэхдээ өмнөх үеийнхээгаа нэгийг ч орхилгүйгээр бүр сайхан бүтээл бий болох байхаа гэж дүүн төсөөлж байна. Хоёулаа гой төсөөлөд сайхан юм яри тийм ээ. Тэгвэл бас их сайхан шүү дээ. Наа түүхийн тухай асуудал дээр чинь бас асуудалтай маш их байж. Жишээлбэл одоо Монгол улсын шударгын марк 25 жил хэвсэн Унгар гэж улс байна шүү дээ. Унгарын 9 зураастай бүхэл бүтэн маш том баг манай Монгол маркн дээр ажиллажсэн байна. 1000-аад марк гэж 1200-аад марк гэж гарч байгаа шүү байсан шүү. 1925-аас 85 оны хооронд 25 жилийн хугацаанд 100 жил гэж үзэх юм бол 4-1-ийг хийж байсан Унгарын уран бүтээлчид хийж байх үед мандаж байсан юм байлээ те. Өнгө, үзэмж, гоёмсог, хэлбэр агуулгаараа та тэгж дурдсан байсан. Бид одоо Монгол маркын албан ёсны түүхэнд наадаг чи орж өгөөгүй юу? Одоо тэр 9 зураачийн нэрийг манай тэр Гамбол доктор гаргаж ирлээ шүү дээ. Бүр өөрөө тэр Будапешт маркын музей дээр хүмүүс сануулж байгаа зураг аваад бүр албан ёсоор баталгаажуулаад нэр өшөөнд галиглаад гаргаад ирлээ шүү дээ. Тийм мундаг юм хийсэн. Гэтэл одоо Монгол маркын албан ёсны түүхэн дээр тэр орж өгөөгүй юу? Би бас мэдэхгүй байна. Энэ ер нь тэрийг сэргээгдэн сонирхол байхчгүй юм шиг байна. Яагаад гэвэл тэнд нэг тэм хүн суугаад байгаа байхгүй юу? Харин тийм ээ. Арга сонирхолгүй. Тэрэнд их учир байна. Тэгээ манай монголчин жижиг орон учраас хүний хүчин зүйлээс их юм шалтгаалдаг. Боддогоос биш. Тэнд нэг хүн очиод бодлого буруутай, санаа буруутай хүн очиод суучвал тэгээд бүхэл бүтэн систем буруу чиглэл явж идэг. Ийм болчиход байгаа. Таны наадах чинь ингээ базаад хэлэх юм бол та тус энэ хүү сайхан номын 255 дугаар хуудасны дүүргэлт хэсгэн дээр Монгол маркийн хүрээнд миний нэрийг дурдж болохгүй гэдэг том бөгөөд тогтвортой бодлого яваад байгаа юм байна да гэж та маань ингэж дүгнэж итсэн байсан. Би тэгээ одоо ч байгаа. Тий, одоо тантай ярьж хахад одоо ч байгаа нь ингээд мэдрэмж. 100 жилийн тэмдэглэхдээ ер нь нэр дурдсны үгүй юу шүү. За эрх хүчний одоо дурдсан баха тэр үзэгчэн дээр ном аваач тавьчихсан байлаа. Тэгээ маркын дараагаас нь би чи номыг уншсан уу гэсэн чинь хальт тарсан гэж. Хальт тарах бишээ. Чи наатаа унших ёстой. Яг чамшиг унших ёстой байхгүй. Бүр анхааралтай уншижээ. Яагаад гэвэл чи маркын дарга. Чи маркийнхаа өнгөрсөн түүхийг баа бүүгөө мэдчихэж чи наатаа ажилла хийх ёстой. Ягсан тэр Арднаа Өдөр Дамжинбаатар хоёр ястаа сонссноор бол 24 оны ихэр ч юм уу хаврын ч юм уу Монгол маркийн 100 жил нэгэн сүрдүүлэнтэй тэмдэглэхээр бас нэг тийм яриа явж ирсэн шүү. Тэр хөрөөлд шүү гэж надад сонсогдсон. Яагаад гэвэл би тэр мэдээлэл өгсөн нэг бас нэрийг хэлж болохгүй. Яагаад гэвэл тэр хүмүүстэй холбоотой бас тэр хүний нэр хүндээ бодохгүй болохгүй. Ингээд том тэмдэглэх гэж байгаа маань янз бүрийн нөгөө Монгол манайхан ч ой тэмдэглэхээр нөгөө одоо медалаар ярьдаг бас тийм ярьцгаасан юм болох юм шүү. Ингээд байж итэл наад ном чи гарцсан чинь хавчдаг. Нөгөө асуудал тавих хүчээс хүмүүс чинь сүрг зөртэй болчдөг. Ингээд ерөөсөө тагчиг дараад өнгөрсөн. Уг нь бол бүхэл бүтэн 100 жил Монгол улсын таних хөдөлсөн маркийн эрдэмжилгээ нэг том хурал хийх хэрэгтэй байхгүй юу? Зайлшгүй байх хэрэгтэй зүйл шүү. Тэгээд өнгөрсөн 100 жил юу болж өнгөрсөн? Мэддэг чаддаг хүмүүс янз бүр үйл бодолтой хүмүүс шүү дээ. Дандаа отхон баярыг дэмжиж байхгүй шүү дээ. Тэр сөрөг бодолтой хүмүүс нь одоо энэ чинь орчин үеийн техник технологи хөгжсөн одоо яг зүүн ярьж танаатай гэж болно шүү дээ. Эрдэмтдийн баг хурал дээр онлайнаар отхон баярыг ярьж болно шүү дээ. Тэгээ яг чамшиг асуулт тавьж болно шүү дээ. Магадгүй сөрөг асуулт тавьж болно шүү дээ. Отхон баяр чи тэнд буруу утсан, чи буруу утсан, чи тэглээ ингээл байхгүй. Би тэгээд тэр маркын дарга хэлж байгаа. Би ч маркын түүхийн 30% гэж юм бичээд өглөө шүү. Чи наадах дээрээ одоо Монгол маркын апдейт хийгээд Монгол маркын түүх шинжлэхгүй болохгүй. Наад түүхчлэг чинь худлаа байна.
Одоо яг л чамд ярьж байгаа маа би ерөнхий утгаар нь ярьсан. Багхгүй тагчиг. Тэгээд тэрэн Монгол шуудан компани шинэ удирдлага мэдээд тэр нөхрийг албан тушаалаас нь огтруулсан байна лээ. Яг тэр 100 жил тэмдэглэж байхад төвхөн үед бол сонгуул болсон. Холбооны яамны сайд одоо над Баатар хөө шүү дээ. Одоо ном нь эхэнд байгаа. Зэрэг өгөгдсөн, өмнөх өгөгдсөн. Өмнөх өгөгдсөн. Баатар хөө сайд цоо шинэ хүн. Юугаач мэдэхгүй. Монгол шуудан компани захирал залуу цоо шинэ хүн. Юугаач мэдэхгүй. Яг мэдж байгаа хүн тэр маркын дараа нандин материал байхгүй. Тэр хүн яаж ажиллах вэ? Юу хийх вэ гэдгээр бүх юм шалтгаална. Сайд ч мэдэхгүй, ерөнхий захирал ч мэдэхгүй. Гэтэл тэр хүн хувийн ашиг сонирхлоор нөгөө гэр бүлийнхээ хамаа заадны ашиг сонирхлоор маркын төгөнд ингэж хандчих шүү дээ. Ийм шудраг биш болчиход байна. Харин тэ жоохон ихэд харамсалтай. Гэхдээ яг хоо цаг эргээд гэдэг шиг удахгүй гал морин жил гараад одоо муухай бүхэн сүрээр дарагдаад сайхан зөв зүйтэй бүхэн дэлгэрэх ийм цагийн хүрдэн эргэж байгаа болохоор таны маань хийж бүтээсэн одоо гүрээнийхээ хоёр судсыг одоо өстэй нэрээ тасрах бол тасралтал нь энэ үннийтэдээ явж байгаа сайхан мөрн үнэлэгдэх сайхан цаг одоо удахгүй ирэх байхаа гэж дүүн бол бат итгэлтэй байна. Тэгээ таны маань энэ сайхан бүтээлд дурдж болохоор заавал дурддах ёстой нэг сэдв нь 196 дугаар хуудсанд байгаа 10 хангал хэмээх нэг гайхамшигтай бүтээл байгаа. 10 хангал бурхан хилэгнэв гэд. Гэхдээ хилгэнж байгаад өөрөө бүтээгдсэн. Энийг бүтээхэд таны хамт олон 10 хүн зорсон. Жигжид бурхныг амар заяа, гомб бурхныг шаа гамболд, цамбыг цээ цэнгэл, жамсранг иш гамболд, балдан ламыг амар заяа, очирваныг амар заяа, намсраг тэ отхон баяр, гонгорыг энэ цэрэн дижид дамдын чойжог амар заяа шалжи гэдэг бурхныг шаа гам болд гэх 10 хүн хамтарч сайхан бүтээсэн. Би энэ бүтээлийг хараад ямар одоо бүр үнэхээр гайхамшигтай. Өмнө нь бол маркийг зүгээр л нэг ингээл дэлгүүрээ судалдаж аваад дугтын дээр наагаад явуулдаг байсан бод энэ номыг уншсанаас хойш та нарынхаа бүтээлийг одоо ихэд хүндэтгэх сэтгэл бүр үнэн голоос биширсэн шүү. Тэм зарчим гэж юм байна тийм ээ. Одоо баримтлаг зарчим, бодлого. Заавал түүх үннийг яг л үннээр л өчөх хэрэгтэй. Хотлооч ерөөсөө болохгүй. Одоо манай Монголын түүх чинь дээр дуртай өнгөрлөө тоо. Нөө ам дамжин яригддаг учраас манай түүх хүчлэгт маш их асуудал байна шүү дээ. Тэр хэдэн зуун жилийнх нь байтугай 100 жилийн өмнө маркийн түүхэн дээр л жишээ болгоод ярихад жата хэдэн зуун асуултанд хариултад аваагүй сууч шүү дээ. Тэгэхээр сайхан цэгцрэх байх тийм ээ. Миний хувьд одоо чадхахаа хэрэл битсэн байна. Тэгээ энийг одоо чухам яаж хүлээж авах юм энэ чинь тэр тухайн байгууллагын асуудал байх та. Ард түмэндээ бол та их том бүтээл үлдээсэн шүү. Тэгээд өмнө нь одоо сонирхож байгаагүй хүмүүс байхын бол та хоёрын хоёр цоврал хөрөлдөөнийг сонсоод нэрээ энэ марк гэдэг чинь юу юм, дугтуу гэдэг чинь юу юм, ээждээ аавдаа яг одоо цахимаар биш гараараа бичээд явуулъя гэж бодох хүн их олон төрөх болов уу гэж дүүн бодож байгаа. Тэгэх юм бол яг өөрөө гар бие оролцоод ирэх юм бол та нарынхаа бүтээлийг маш их үнэлж, хүндлэж яг чин зүрхнээсээ хайрлах юм би дээ. Тэгээд дүүгийнх нь гүмөр хөрөлдөөний нэг уламжлалт асуулт өгье. Тэгэхээр тантайгаа би одоо хоёулаа хөрөлдөөнөө жаргах төгсөж байна. Тэгээд жаргахаас өмнө одоо цагийн гайхамшигыг Маркс судлаач, Марк зураач, сюрреалист, артист Отгон Баярхаас асууя. Одоо цагийн гайхамшиг юу вэ гэж асуувал та хэрхэн хариулах вэ? За, маш их баярлалаа. Энэ миний намайг уншсан хүмүүс сэтгэлдээ бичиж байгаа л да. Та ер нь маш ховор. Бичгтээ та нарын санал бодлоо давхцаж байгаа. Нэгэн жинтэй бичсэн хүмүүс бас би ихтэй ховор.
та нарын санаа бодлууд нэг давхарчж байгаа нэг юм та чадлага ярээр түүхэн үннийг биччихээ л гэж байгаа. Тийм ээ тэ одоо хотоо өч болохгүй шүү дээ ерөөсөө. Тэрийг л хүмүүс харин анзаараад ах шиг байгаа. Би тэрэнд их баярлаад байгаа. Тэгэхээр би залууч нэг юм хүсмээр байна. За энэ яг ярилцлагад нэг ярилцлага тийм ээ. Тэгэхээр товчхон нэг хуудас цаасанд багтаага чи цаасан дээрээ бичээд өгвөл би сэтгэлдүүдээ цуглуулад байгаа байхгүй юу. Тэгээд бас нэг дараагийн нэг санаа над байгаа. Тэрийг бичихтэй миний номдор ийм хүмүүс сандаа өгсөн байна. Зол баяр шивэдээс ингэж биччихээгээд бичгийн хэлбэрээр орвол бас нэг хэрэг байна. Чи нэг заванда заавал одоо дөрвөн чигээд явах. Нэг заванда минь чиний бичээд өгч сайн байна. Тэгэлгүй яах вэ? Дуртай яа. Ийм сайхан бүтээлийг. Тэгэхээр одоо цагийн гайхамшигыг та юу гэж хэлв? Одоо цагийн гайхамшиг юу вэ гэд танаас дахиад асууад. Яг одоо цагт амьдарч байгаа энэ цагийн гайхамшиг нь танд юу гэж бууж байна? Юу? Одоо цагийн гайхамшиг юу вэ гэж асуувал танд одоо хэрхэн дүрслэгдэж бууж байна вэ? За сайн ойлгосон байна. За ялгана. Одоо би танаас одоо цагийн гайхамшигыг тодорхойлооч. Отхон баярхаа гэвэл та юу гэж тодорхойлох вэ? Өөрийгөө юу? Яг энэ одоо цагт амьдарч байгаа өөрийгөө ч байж болно. Та одоо яг ингээд асуунгууд таны тарих сэтгэл оюунд юу гэж орж ирж байна? Тэрийгэ бид нартай хуваалцвал. Өргөн утгаараач болно, явцсан утгаараач болно, гүнээрээч болно. Аль ч талаасаа байж болно. Өгнө чаддаг бол цаг байдаг бол над нэг тийм хийшүр санаа байгаа юм шүү дээ. Бодтой биш. Одоо наад энэ дотоо байгаа 30% гэдэг шүү дээ. За тэрний чинь яг нэг 15% тал нь бол жишээлбэл жижиг гэхдээ бас ач холбогдолтой. Жишээлбэл том баяр зураач маркенд яг хэдэн сарын хэдэн ямар тушаалаар гарсан жижиг юм шиг мөртөө осны асуудал байгаа байхгүй юу? Би одоо 83 оны 7 сарын ихээр л гэж байгаа болохоос яг хэдэн гэдэг би өөрийгөө ч мэдэхгүй явж байгаа байхгүй. Тэрний тулд нөгөө архив руу орох хэрэгтэй байд. Тэгсэн чинь ямар харамсалтай мэдээ сонссон. Маркенд тавьчаад надтай ажиллаж байсан хүн тэтгэврт гарах гээд маркийн архив руу орсон ч байхгүй. Маркийн архив нь бичиг баримтанд байхгүй болсон. Тийм ач нөгөө 90-ад оны өмнөөр бичиг баримтын устгах юм уу янз бүрийн бүтцийн өөрчлөлт гараад наашааш болгосон дотор ингээд миний хөдөлмөрийн дэвтэрийн тэмдэглэлүүд алгуулсан байна гэдэг. Иймэрхүү он сарын татгалын шинжтэй за тална гэж бодох. Цаана одоо хана алтан маркийн хоёр алтан маркийн нюансууд байна шүү дээ. Тэр яагаад Унгарийн маркийн зураачтай нэрсийг дарж ирсэн? Ямар учраас? Тодорхой социаль бодлого байгаа дарж ирсэн юм уу? Хувь хүний амбиц байсан юм уу? Тэр бас тодорхой биш. Яагаад гэвэл маркэн дээр зураачийн нэрийг бичдэг олон улсын жишг бай. Зохиогч ирэхэд том юм ярина шүү дээ. Унгарч нь хэдийгээр пост социалист орн байсан ч гэсэн тэр чинь өмнө чөлөөт маркетинг орн байсан юм чинь маркэн дээр зураачийнхаа нэрийг бичих хэрэгтэй гэдэг мэдхийн дээр мэдж байгаа шүү дээ. Гэтэл Монгол маркэн дээр тэдний нэрийг тавьдаг. Тэр тэдний нэрийг тэр Унгар нөхдийн хүсэл дээр тавих юм бол нөгөө Монгол маркийнхаа зураачдын нэрийг тавих хэрэгтэй болчихдог. Тэр нэг хүний ашиг сонирхол зөрчигдөд дэшин шиг байгаа. Юу гэхээр тэнд нэг Монгол зураач энэ бүх маркийг зурчлаа гэдэг ойлголт шүү. Нийгэмд өгч өгдөг. Тэр үед маркийн тухай мэдээлэл маш ховор гардаг. 70-80 оныг ярьж штэ. Тэр нэг том сонингуудынхаа болонд нэг тийм марк гарлаа гэж мэдээ гардаг. Тэгэхээр одоо монголчин хүн амт зүйтэй сайн ярил бүгд сатан дээр би энийг мэддэг юм чинь
маркийн зураач арднаа узаргаач хүн байгаа. Тэр зөвшөөрөл ойлгочтой. Тэр нийгэмд хуурч мэдээлэлүүд очиж байгаа байхгүй. Юун тэр онгорын зураач тэр нууж байгаа. Чи аль биесээр бол би хэрэг байсан бол тэр онгор улсын тийм марк хэрэгтэй. Энэ маркийн тэр зурлаа, энэ зурлаа би бичин тэгэх ёстой. Гэтэл тэр тухайд таг дараад өнгөрч. Шол одоо энэ марк Монгол марк зураач паблик ард түмэл Монгол зураач зурсан л гэж ойлгож байна. Тийм бүрхэг ойлголтын дээр нь тоглоод хувийн карьер хийгээд ирсэн биш үү гэж над тийм шижиг төрөөд байгаа. Би ном дээр ч бичсэн байгаа. Тэгж болохгүй шүү дээ. Бүхэлд нэг улсын марк нөгөө улсын хамтын ажиллагаагаар хийгээд хорвоо өсөн дээр дайж байгаад хуурамч мэдээлэлэр нийгмээ. Би бодохдоо бол Монгол улс тэр үед ах トゥ улс зүйн орнууд тэр их ярьдаг байсан. Тэгээ ах トゥ орныхаа нэрийг зураачийн нэрийг бичихгүй болиё гэж хэлэх хүн байхгүй байх гэж бодож байгаа. Тэгээ зүгээр чимээгүй дарцсан шүү. Зүгээр чимээгүй. Тэр мэдээллийн одоо би Монгол марканд очихдаа 12 төрлийн шинжилгээний нэг нь төв хүчлэг мэдээлэл тэгээд байгаа шүү дээ. Мэдээлэл үнэн зөв байх шүү дээ. Тэрийг өөрчлөхгүй бол 97-8 он хүртэл манай марк мэдээлэл хотлоо л явагдсан. Дээлийг холонхон хотлоо. Эсвэл за хотлох дээлийг холонхон ерөнхий мэдээлэл. Тэр ерөнхий гэдэг үгч их учиртай байхгүй юу? Ерөнхийгээр л одоо тийм марк гарч ягаад мэдээ хайчдаг хэн зурсан бүүмэд. Тэр байтугай би маркийн сэдвийн зохиогч гэдгийг одоо соёл ертөнцийн тэрийг их чухал авч үзтээ шүү дээ. Дэлхийн анхны шуудангийн марк хэвсэн чинь Британи улс юм. Тий. Британи улс шуудангийн марктай болох тухай хэлжижсэн хурлын протокол байж байгаа. Тэр протокол дээр нь энэ маркийг ийм зурагтай болгоё гэж сэдвийнх нь бичээс үүний нэр хүртэл бичигдээд үлдсэн л байна. Та тэрийг яг дурдсан байсан. Тэгэхээр би марканд байхдаа одоо Зол Баяр гэдэг хүн ийм маркийг санд оруулаад ирээ тэр нь одоо хэлцтэй дэмжигдээд явах юм бол би энэ хүний нэрийг бичиж үлдээх хэрэгтэй гэж. Манай тийм байхгүй шүү дээ. Энэ маркийг хэн мэдхгүй. Энэ маркийг хэн санааг нь гаргасан. Юу болоо юм яриад байгаа. Нэг л хэлээ үз. Нөгөө эзэнгүү. Юу зурсан байтгаа юу санаа зэвшүүлэх нь байтгаа зурсан үнэ дурддаггүй тийм систем явчихсан. Нөгөө л монголчуудын түүхэндээ хайхрамжгүй ханддаг нэг жишээ. Тэрэн дээр жоохон эвгүй хүн бол гоё тоглож идэх юм шиг л байна. Ингээд маркийн түүхэн хотлоолаа явчихсан. Ирээд баяраа уучлаарай. Марк сонирхдаггүй. Намайг жоохон чи бас тэгээ над чинь сониуч юм биш үү? Манай хоёр ах цуглуулдаг байсан. Тэгээд нөгөө бидний үеийн хүүхдүүд чинь нөгөө шүтэнцний хайрцаг цуглуулна, марк цуглуулна, загас тийжэн. Энэ гурван зүйл бол зайлшгүй байдаг. Тэгээд одоо би таны намайг эргээгээд уншиж яхнаа нэрээ тэр хөрхөн маркныхаа цуглуултыг яасан бол хоёр ах л учрыг олсон юм шиг гэлээ. Уул нь бол манай хоёр ах сайн цуглуулдаг байсан. Би бол тэрийг дэмждэг байсан. Тий. Чи арай тэр марк суд руу зориглоод орчих юм биш үү? За одоохондоо дүүн хэлж мэдэхгүй байна. Тэгээд юу яах вэ? Атхан баярахаа ийм сайхан зүйлийг тод аавын таны овог их сайхан тод зүгээр ч нэг аав хүн чи одоо хүүхдтэй зүүн чихэнд нэрээ хайрлахдаа миний хүүхэд тийм байгаасаа гэж бодож л удам угсаага бодож нэрээ хайрладаг тийм ээ. Тэгээд тодын Отгон баяр гэдэг энэ та бол Монгол марканд 20 гаруй жил өөрийн чинь хэлснээр орон тэгээд холдож ойртож ингэж зүтгэхтэй та бол маш тод мөрийг гүн мөр үлдээсэн гэж дүүн бол уншиж суухтаа тэгж бодчихсон. Тэгээд та олон 12 шинжилэл хий гэж хичээгээд ямар ч байсан та гүн мөр үлдээсэн нэг зүйл нь монголжуулах бодлого
зорилго минь хэрэгжсэнд амьдралаа би утга учиртай өнгөрүүлсэн юм байна гэж та өөрийгөө тэгж хэлсэн байсан. Би ч гэсэн таны энэ сайхан бүтээлийг уншаад Монгол маркуудаа эргүүлээд тодорхой хэмжээгээр сонирхож суухад нөгөө Эрвэхийн ганц далавчнаас тохилтоороо асар олон зүйлийг өөрчлөж шинжилж чаддаг шиг үнэн ээж аавынхаа тэр нандин сургаалаар явсан нэг ирмэг зоримог алдаанаасаа суралцаад явдаг нэг Монгол эр хүн Монгол маркет их сайхан олон зүйлийг бүтээжээ гэж дүүнд бодсон. Тэгээд ямар ч одоо сэтгэлийн хөдлөлгүйгээр өөрийнхөө сэтгэлийг тантай хуваалцаж хөөрлөдөг үнэхээр их сайхан байлаа. Тэгээд та Монгол маркийн ирээдүйн энэ сайхан ном бүтээлүүд нь бийжигдэж явахдаа таны хүсэж мөрөөдөж байгаа зохиогчийн санаа бодлыг нь бичдэг, гарынхын үсгийг заавал дурддаг тэр сайхан бүх зүйлүүд чинь хэрэгжих сайхан цагийг хоёулаа үзэх баха. Тэр сайхан мөч бас ойрхон байгаа баха гэж бодогдчих. Тэгэхээр маркетинг маань өөрөө зураачаар өгүүлж явдаг. Зураачийн нэр маркетинг тод үлддэг. Цаана арын албанд ажиллаж байгаа олон хүний нэр төр бас тэр чинь авч үлдэх хэрэгтэй байхгүй юу? Тийм учраас би маркетинд ажиллаж байсан хүмүүсийн нэрсийг санахынхаа ярээр орон сууц үйл ажиллагааг нь зориуд бич үлдээсэн. Тэ. Одоо тэр жижигрүүдийн нэр дурдаад байна шүү дээ. Зүгээр дурдж байгаа юм биш шүү дээ. Тэр хүмүүс чинь маркийн арын албанд ажиллаж байсан түүх бичлэг тэгээд үлдэж байгаа. Тэгээд одоо тэр хэлмэгдэжсэн маркийн дарга байна. Гэх мэтчлэн одоо манай Ариус ах байна. Ариус ах чинь маркет ерөөсөө ганцхан жил ажилласан хүн байна. Тэгтээ маркетинг төхөнд би дурсахгүй бол мартын шүү. Харин. За энэ завшааныг ашиглаад хэлэхэд би одоо тэр Арднаа өдөр гэдэг хүнд бас баярлалаа хэлж явах хэрэгтэй. Хэдийгээр бид хоёр одоогийн байр суурь сөрөг болсон боловч тэр хүн намайг маркетинг зураачаар болох хамгийн эцсийн саналыг хэлж байгаа тэр хүн. Явж явдаг тэр очиудын үйлээрээс өгсөн зураачтай сонгож байгаа намайг сонгож авчихсан шүү дээ. Тэгэхээр тэр чинь өөрөө гадаад ажиллаар явж байгаа хүн орныхоо хүнийг за чи хариуцсан шүү гэж байгаа шүү дээ. Цаадуул нь бол. Би мэдэхгүй шүү чи энэ нөхрийг болно гэж байгаа юм аа болно. За чи батан даалаа шүү. Гэт тэр хүн чинь энэ Татын Атхан баярыг авах нь зөв би батан даана гэж хэлсэн. Тэгээд энэ хариуцлага албан над үлдээгээд өөрөө албан жилжлээ шүү дээ. Би тэрэн тухай үед маш их баярлж ирсэн. Тэр үедээ бид хоёр бол анх арцын үсч явахдаа багш явгаад сүрхийд байсан. Ингээд хөвдөрн янз бүрийн баран үлдээд болоод одоо тэр хоёр өөр болж илтээ. Тэрэндээ жоох харамсалтай л байгаа. Гэхдээ бас баяр талархаж байгаа би нaan чи бичсэн л байгаа тийм ээ. Тэр норвж сайжсан байж л байна. Бадарч дарган тэр бүгд л энэ хүн болно л гэж авчилдээ. Тэнд нөө би баярлдаг. Цааш үйл ажиллагаанд ингээд асуудал өөр болоо явчихсныг одоо номон тодорхой бичсэн байгаа. Ингээд ер нь бол би тэгээд би 3 онд маркас гараад эндэрлээ. Орооч марка мартсан. 2014 онд Монгол маркийн 90 жилээ болоод тэр үед бас эрдэмтдийн оролморд хүмүүс цуглаадлын мэдээ гарч ирсэн л да. Гэхдээ өнөөдөр шиг тийм Facebook гэж айхтар хүчтэй болоогүй дөнгөж үүсгэдэг байсан учраас сайн мэдээ сайнгүй байсан. Тэрэндээ манай хүн тэгж гомдол гаргахгүй юу надад. Чиний нөрөө дуршсангүй шүү дээ. Монгол маркийн 90 жилийн үед тэмдэглэж яхад. Тэгээ би даваад тэгж надад ямар мат. Ийдгээ хийсэн. Тэгээд бас хайхын зүг хандчихсан байхгүй. Тэр наад номыг чинь бичгэд манай хүн бас игээр хатгаал байдаг байсан байл л одоо л бодоод байхад чамаа тэгэхээр нөгөө үгээр хатахгүй бол хөдлөхгүй шинжтэй байгаа чамаа тоохгүй. Чи мөчтэй энэ төр гэнэ үгээр хатгаа. Шаргат болгоод байхгүй юу?
Тэгээд ч бас бодлоо нэрэл би бүтгэж ярих юм бол эхнэр хүүхдүүд маань хүртэл намайг юу гэж тийм мэдэхгүй байгаа юм чинь нэрэл байда мартагдчихл байгаа юм байна. Гэхдээ миний мартагдах санагдах нь гол биш. Гол нь миний үдсэн харсан тэр маркийн түүхэн болж ирсэн үйлдэл утга. Тэр би л өчөхгүй бол тэгээд өнгөрөхгүй. Харин тий. Тэгээд энэ ном бий болоход нөлөөлсөн Их Британий монголчуудын холбооны Цэрэнбат эрхэм за ивент итгэсэн таны хайртай охин сайн баяр нэрэндээ зогтсон үнэхээр сайн баяр байна лээ. Тэгээд таны бие сэтгэл оюуныг дэмжижсэн хань за тэгээд та өөрөө нүдний шилээ зүгээ дурууга бүгтээлгөөд юм бичих юм бүтээн гэдэг чинь асар төвчээр шүү дээ. Тэгээд их төвчээр гаргасан. Тэгээд ийм сайхан үнний мөртөө үнэн баригдаж, тэмтрэгдэж, мэдрэгдэж байгаа ийм сайхан ном бүтээсэн ахта цаашдынх нь ажилд нь хийж бүтээж байгаа уран бүтээлийнх нь зурганд нь нийтлэж байгаа нийтлэлд нь бүх ажилд нь сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд та бол дотоод чанар дорны тэр аав ээжээс авсан дорны мэдрэмж дотоод сонсголтой марк хэмээх одоо эдгээр том орон зайг гэр юмаа гэж авч үзэх юм бол тоон тотог хоёрыг нь мөрлөж 20 гаруй жилээ үнэнчээр зарцуулж ирсэн шантаршгүй их зоригтой нүүдэл дунд даасан бүтээл төрсөн танд одоо олон хүмүүсийн өмнөөс нингүн талархаж байгаагаа илэрхийлээд тэгээд хоёлаа энэ сайхан хөрөлдөөнөө жаргаая гэж бодож байна. За баярлалаа. Би энэ зөвшөөрөл ашиглаад ста мартаж болохгүй нэг хүн биш шүү. Тэр Маркс судлаач одоо миний номын уран сайхны редактор Чимэд Осрын болд. Тэгсэн яг нөгөө 90 жилийн ойгоор 2014 онд болд маань ном гаргаад тэрэндээ миний нэрийг анхудаа дурсан байт. Болдод дурсан. 90 жилийн ойгоор. Болд маань тод мөртэй зураач гэдэг нэг ном Маркийн түүхийн номон дотроо бүр нэг бүлэг бүтсэн байдیں۔ Тэгжээж л болд маань намаа Монгол марханд авч үлдчихэж байгаа байхгүй бичлэгийн хэлбэрээр. Би өөрөө тэрийг доодгүй болд маань намаа Монгол марханд ингэж түүх хүчтэй авч үлдсэн. Тийм байх цаашаа өргөжлөх санаа анхдагч тэнд ч байсан байж магадгүй. Тэгэхээр манай эхнэр бол тэгжилсэн. Болдоос буссан чамаагаас огт дурсангүй. Ингээд 90 жилийн хойч өнгөрч штэ чи юм дуграач гэдэг. Зөө харт өгдөг. За болд маань бичсэн бол болоо. Энэ тийм жоохон хайхрын зүгээ зам бас над байсан. Тэгээд энэ номонд сайн маань ивент итгээд уг нь 7 дугаар сард 24 оны 7 дугаар сард намаа гаргыг тохирохгүй юу. Тэгсэн чинь тэр үе нэг сонгуул гэдэг юм нь бол давхцаад тэгээд чадсангүй. Нээлттэй чадсангүй. Ном маань номын хэвлэх үйлдвэр маань сонгуулийн үеэр өдөр шөнөгүй ажиллаад наадмын амралтад 7 дугаар сар тэр чигтээ амраад 8 сар гараад нөгөө ном хэвлэхгүй юу. 8 сарын 16-ны өдөөс хойш ном миний гар дээр ирж байгаа. Нээлтмэл тэгч хотлоо болсон. Би 19-нд нисэх билеттэй тикет авсан байдаг. 2 өдөр хагшнаад үлдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр нээлт Улаанбаатарт Монголд нээлт их боломж байгаагүй. Огн сайнаа маань нээлт тэнэ атгахаад гэжсэн. Тэгсэн чинь нөгөө цаг завнч болсонгүй. Ингээд би ирлээ хэдэн ном чирээд би дотроо болохтой зэрэг энэ номын ор хавийнхаа тэнд хэдтэй бэлгэлээ. Би нэг юм ном бичлээ. Гэхэд өнгөрөх тийм бодолтой ирэхгүй юу? Ирээд Цэрэнбатаатайгаа минь тус мэдтэн. За сайхан тус дундынгаа холбогдоогүй. Тооныхаа сонин сайхныг яриа. За би нэг юм ном бичлээ ахна. За чамд бэлгэлмээр чи хэзээ уулзах ярих уу гэдэг. Тэгсэн чинь Цэрэнбатаа маань нөгөө ном гарч. Яасан гоё ном. За би номыг чинь дуртай бэлгэнд давуулгүй хөгөөд отгохаа. Энэ номын нээлт их юм нэ. Та Улаанбаатар зүйж чадаагүй Лондонд бид нэр хий. Гэхдээ болд юм уу? Болдгүй яа.
би сайт хэлээд. Энэ манай энэ бас номч тэгээд юм биш үү? Нэг ч одоо ингэ сайт юм дээр нэлт хийж байгаагүй. Ер нь таны номоор нь хийчихье. Би сайт дээр атах. Тэгээд бодохгүй заргадаад сайт өгшөрч. Тэг. Бүр их дуртай ажиж. Атгаадаг надтай ярихгүй ярих л багтайгаа сайт гэж нэг та яраарэ гэд. Тэгээд сайттай холбогдлоо. Тэгээд ингэсэг сайт бас зунжин холбогдоог. Амар мэндэ мэдээлэл. За нэг юм нам гарсан ингээд Цэрэнбаатар маань би ч өөрчилж бас бэлгэлээ гэж бодож байлаа. Тэгээд дүү таяр өрөөд. За ингээд сайт тачлаа намаа гардуулаа Цэрэнбаатарт гардуулаа. Тэгс нөгөө хоёр жил өрөөсөө нэлт хийхээр яриа явчихлаа. За. Яг л ажил хэрэг болох нэ. Тэгээд эхлээ барьлаа ер нь за тэгээд Цэрэнбаатар дээр тэндээс гараад паб сууж байгаа Цэрэнбаатар надад за та энэ миний энэ төлөвлөгөө юм уу төлөвлөгөө хийсэн ирж байна. Сайт дээр хоёр хийчих гэсэн юм байл. Тэгээд тэрийг харлаа надаас тодруулах тодруулаад. За тэгээд өнгөрчлээ. Тэгээд их шиг чимээгүй л байгаа даа. Цэрэнбаатар яг би одоо ямар оролцож байгаа гэсэн чи таны оролцоо хэрэггүй гэдэг хий. Өнөр нэгэд хийчихээд. Тэгэл за. Хүн тэгж яхаа тэгэхээр одоо би яах вэ гэхэлтэй чимээгүй л байжсэн. Тэгжээд бүр өдөр шудраа зарлаад ингээд фэйсбүүкээр зарлаа явчихлаа. За бүр хэрэгтэйчтэнд ороод. Савар сургууль сонсох нь манай эцэн сайдын яамных бүр зардмарлын гаргаж байгаа. Оо за бүр гараад өглөө. Намайг ингээд Монгол марханд холдож явсад 20 жил зүтгэж явхад би тийм сайхан сэтгэлээр хандж байгаа маш шуурхай өдсөн байхгүй. Тийм учраас би ингэсэг сайд маш их баярлдаг. Би ч надад 5-6 сайтын эцэн сайдын нүүр үтсэн. Ингээд намайг баярлуулж ирсэн эцэн сайдын битггүй. Ер нь ингэсэг сайтыг юу харж байхад тийм их нийтч. Тийм монголчуудаа ганцхан мэдүүлж өчтөө. Ер нь ямар нэгэн монголчуудын үйл ажиллагаа ер нь маш их дэмждэг. Тэр болгонд өөрөө бүр оролцоод бүгд хүн байхгүй юу. Нас өмнөх элчин сайднараа харж байгаад гардаг оноо зарим нь бүр байгаа байхгүй ч мэддэггүй тийм үү хүмүүс байсан. Ингээд Цэрэнбаатар ингэсэг сайд сайн баяр маань энэ намыг гаргыг хэлээгүй бол би энэ намыг хэвлээч үгүй ч би ч айгаа тэгээ хайч мэтгэл юм байхгүй юу. Тэр сайн маань Лондонд киноны сургууль сурахад ирсэн. Тэгээ би тэр шиг эртний танд бодлоо. Чи цахим нийтэд байсан уу? Одоо фэйсбүүкээс өмнө монголчуудын цахим нийт холбоог байсан да. Үгүй байгаагүй. 10 оны үеэр. Тэгээд бүр тэр үеийн танилцууллаа. Цахим өртөөгөөр танилцсан. Тэгээд хаяа тэндэг юм бичдэг. Сайн дагын фэйсбүүк хөлгөл юм шүү дээ. Твиттер шиг юм байна. Тэгээд танилцаад яваад танилцсан. Тэгжээд л би Лондоныг сурахаар очлаа. Заавалзан шахаа гэдэг. Биш бом баяр. Гэртээ өрлөө хоёлаа яриад битээр ярихнаа урд соёлоор улс төр тэр чинь сайн ч бас улс төр гэж гүн. Том юм стано. Урд соёлоор ярина. Тэгээд танаа санаад би нэг юм ном бичиж байгаа гэж үзүүлээ. Тэгээд тэгсэн нөгөө чинь зэрэгүүлээд үзсэн шүү. Нэгтэй анхааралтай үзчихсэн шүү. Харин анхааралтай үзээгээр эргүү төрөөж хаад тодтогч юм бас бол за таа. Түүний номч хийв. Аваа хангаж байгаа чинь манай авга том их дөрөс очсон. Би юу гараад юу гэж. Миний мөрөн дээр гараад байгаа.
дүүн наадах хэвд. Наадах чинь түүх маш чухал юм бичсэн байна. Асуудал байхгүй. Та дуусгач. За тэр үед нэг 80% төлөөсөн баг. Тэгсгээд тэр чинь бас нэг тэгээд хаях маягтай болсон байсан шүү. Тэгэнгүүт бомб байр. Хүн ингэ сайхан сэтгэл гаргаж яхад би энийг хаяа сонно гэж ясах тэнэг хүн шүү гэд. Тэгэл ясаа үлдсэн нэгээл бичсэн. Өтөр шүнгөө сууж байгаа бичээл. Тэгээд болдын хоёртойгоо холбогдоод за анх нэг юм бичсэн. Таяр тусгаар энэ тэгээд яах вэ? Ингээд энэ олон сайхан залуучууд одоо эдгээр насныхандаа зарим нь болдсон одоо эдгээр насны л болж байгаа. Бусдын сайхан залуу хүмүүс байна. Та нар ийдгээ бас залуу ихнийхээ тухай бас буруу бодлоо явж лээсэн байна л дээ. Тэгсэн үгүй юм байна одоо тэд нар сайхан сэтгэл гаргаад манай эдний араас ирж байгаа хойч үе манах сайхан залуучууд залуу ирж байгаа юм байна гэж би бодож баярлж байгаа. Одоо тэр нь чамайгаас оруулж бодож байна. Миний номыг ингээд сэтгэл гаргаж уншаад бүр анализ хийгээд ингээд цаг заваа өрөөд энэ том ярилцлага хийж байгаад залуу ирдүүдээ маш их баярлаа гэж хэлмээр байна. Зүгээрээ атхан баярхаа бид нар ч одоо хийж байгаа бүтээж байгаа өөрсдөө чадах ядах хэмжээгээр л би биний нэг талдаа дэмжиж байгаа хэлбэр юм тийм ээ. Тэгээд энэ сайхан бүтээл олон Монгол хүний ширээн дээр байгаад марк гэдэг зүйл чинь эх орныг төлөөлдөг юм байна штэ. Монгол бичгээрээ соёнбо тавьсан 3 хүн марк байдгийн байна штэ. Түүнийг бүтээсэн хүн чинь Тодын Отхон баяр гэдэг хүн юм байна шүү дээ. Марк гэдгийг чи анх бий болгоход 102 жил өнгөрчөөд байхад ямар олон хүмүүсийн хичээл зүтгэл эсрэгцэл нэгдэлтээр бий болсон бэ гэдгийг нэг ч гэсэн монгол хүн мэдэж авах юм бол үүх түүхээрээ бахархах их сайхан мөр үлдэх юм да. Тэгээд та бүтээрийг хөөрөлдөө маш сайхан талархалаар ихэлсэн. Тэгээд талархалаар ингээд жаргаж гин. Зөвхөн сайхан зүйлд биш өөртөөгөө эсрэгцэж байсан ажил төрөл дээрээс болж ам мурих гэдэг ярьдаг штэ тийм ээ. Тийм хүндээ хүртэл халан дулаан сэтгэлээрээ гим хоргогоор талархалаа илэрхийлнэ гэдэг бол одоо нэлээд оюун санааны өндөр түвшний хийх ажлаа. Тэгээд ийм сайхан хүнтэй надад битэрийг сонсох хүмүүст өөрийнхөө хамгийн үнэтэй цагаа зарцуулаад уушгиндаа зүрхэндээ хадгалагдсан байсан гунига хүртэл нуухгүй илэн далангүй ярьсан танд маш их баярлалаа. Тэгээд танд хүүхдүүдэд нь гэргийд нь хийж бүтээж байгаа уран бүтээлийнх нь бүх ажил олон хүмүүсийн өмнөөс болоод өөрийнхөө өмнөөс гэр бүлийнхээ өмнөөс тандаа хамгийн сайхан бүхнийг хүсье. За баярлалаа дөө. Чи Лондонгоор ирэх үү? Лондонгоор дүү надтайгаар хэлж сайн мэдэхгүй байна. Хэрвээ очихоор бол мэдээж хамгийн түрүүнд уулзнаа. За Лондонд уулзах болтугай. Гэхэд ирээд. Ер нь өөртөө иржсэн үү? Үгүй. Ерөөс. Ер нь үзэхтэй газар шүү. Харин тийм ээ дүү нас бодоол байгаа. За баярлалаа дүү. За. Сайхан та. За. Бүтээлч хүн байна. Би тэрийг олж харлаа. Хариуцлагатай юм байна. Яг л цагаа өрд мундаг хүн юм байна. Би чинь тэрэлтэй юм жоохон таарах шүү дээ. За өнөөдөр сэтгэл зүрх цаг заваа өрсөе. Үнэхээр баярлалаа. Та ч баярлалаа. Сайхан амраарай. Өгч чинь хамгийн сайхан өгсөөрөө. Ерөө сайхан бат өршгэ гэлээ. За сайхан амраарай. За. За.